Ингээд эхлүүлээ. Би өнөөдрийн хувьд гэвэл сая хөдөө яваад энергийн төв ороод тэгээд өнөөдөр нэлээд ядраад гэртээ нэг сая хэдхэн минут юм орж ирлээ. Дууг нь хаагаарай. Гэртээ хэдхэн минут юм орж ирлээ. Тэгээд за маргааш болоо хойшлуулч дөө манайх нэг хайхтар одоо хүлээж байгаа яг 3 дахь таа гэж цагаа барьж явах байхгүй л үгээд фото твитчихсэн чинь манайхны нэг нь мессеж чиж орж ирээд тэгээд өөрөөсөө асуусан нэгэнтэл тохироод 3 дахь өдөр болгон 5 гараг бүргээ хилцсэн юм чи одоо хийгээд тэгээд юу хийж байна ярилцлага эхлүүлж байна ямар ч тач өөрийнхөө дотор мэдрэмжээс яхаад нэг асуулаа гэсэн чинь ярилцах учиртай, хэлэх учиртай юм бас дамжуулагдах учиртай юм байгаа болоод л айтайхан тийм гоё эрг мэдрэмж төрлөө. Тэгэхээр нь бушуухан зараа тавиад бушуухан уулзалтаа эхлүүллээ. За тэгээд та хэд ярианы ихэнд товчхон хэлэхэд дууга рекорд хэлбэрээр хурааж авч байгаа. Та хэд юм дүрс юу орохгүй гэсэн үг, нэр орохгүй гэсэн үг. Дараад нь сүүлд нь дээр нэг юм зураг тавиад подкаст хэлбэрээр миний өөрийн ажилладаг YouTube сувагт маань орох байгаа. Нэг айхтар олон хүн одоохондоо хүрээгүй байгаа. Сонсогчгүй байгаа. Тэгэхээр нэг айхтар олон хүн үзнэ гэж бас битгий санаа зовоорой. Рекорд хийж тэгж тавьж байгаа зорилго нь энд ярилцж байгаа ярилцлага, за ухаарж байгаа ухаарал, дамжуулж байгаа зүйлүүдээс нэг ч гэсэн хүн өөрт хэрэгтэй зүйлээ аваад өөрийнхөө тууллыг алс холоор цаг хугацаа алдаж тойрох байсан бол арай бага ойр дүтцамаар яваасаа гэсэндээ олон нийтийн сүлжээнд оруулж байгаа шүү. За товчхондоо тийм байна да. Тэгээд би одоо байнга л өөрийгөө эхлэл дээр нь танилцуулдаг те. Энэ удаа дахиад бүр товчхон хэлбэрээр танилцуулах юм. Намайг Тамир гэдэг яваг филологийн багш мэргэжилтэй. За сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд яг энэ ухамсарын сэрэлт буюу сүнсний сэрэлт за ангийн үгээр татах юм бол өөрийгөө таних энэ процесс маань эхэлсэн, аялал маань эхэлсэн. Аялал маань тийм амар байгаагүй нэлээд чанга хоосралттай, уналттай, сэтгэл зүйн хувьд дотоод үхэлтэй, тэмцэлтэй, алаантай тийм он жилүүдийг давж туулаад тэгээд сая 2024 оны 100 өөрийнхөө ухамсар дээд бие буюу одоо дотоод үүсгэл энерги, дотоод үүсгэл гэрэл тэр оршихуй мөн чанар юутайгаа одоо хэм хэмжээст энергийн давтамж хэмжээст юутайгаа оюун санаа ухамсараараа чаннелинг хийж холбогддог болсон. Тэгээд түүнийхээ тусламжтайгаар хүмүүст уулзалтай байна хаалгач. Хүмүүст ялангуяа тэр тухайн хүний сэтгэл биеийг нь энергийн бие буюу сүнсэн биеийг нь мэдрээд түүнд хэрэгтэй ангаалт дамжуулалт юу байна уу? Түүнийг нь дамжуулдаг, түүнийг нь холбдог, түүнийг нь хэлж өгдөг. За нэг ийм учиртай нөхөр байгаамаа төвчхөндөө. Тэгээд ерөнхийдөө одоо эргэж буцалтгүйгээр яг энэ сүнснийхаа зам мөрөөр туллаараа явж байгаа нэг юм хүн байна. Тэгээд энэ замаар энэ зам мөрөөр явахгүй байхын чаргагүй их хүчтэй шахаа, их хүчтэй одоо өөртөөгөө эсрэгцэх, өөртөөгөө арсалдах тийм айхтар мөчүүдээр явсан болохоор одоо бол бүхний хүлээн зөвшөөрөөд за яг Тамирч яг үндэ яг хин юм бэ? Ямар учиртай юм бэ? Чи битэрийн нийгэмдэр харагдаж байгаа энэ бусдын нийгмийн адилхан амьдралаар амьдарч болохгүй юм уу? За тэгвэл чи ийм өгөгдөлтэй ийм давтамж юм байна. Тэгвэл одоо ингээ хүлээн зөвшөөрьё. Би олон жил тэмцэлцсэн. Бууж өгье. Чамгүй барахгүй юм байна гэд. Тэгээд яг энэ нэг дотоод дуу хоолой, зам мэдрэмж энэ сүнслэг зам мөрөөр бол
ерөнхийдөө явж байгаа. Энэ нь ч туйлын надад таатай бөгөөд амар амгалан байгаа. Айтайхан байгаа. Энэ зам мөрөөрөө яваад өөрийнхөө чадвар югаараа хүмүүст бусдад туслаад тэр дамжуулт юуг нөгөөд ангаалт эдгэрэл юуг ингээд өгөөд явж байгаа нь надад бүр ингээд үнэхээр уяг байгаа. Сэтгэлд маань үнэхээр дэм байгаа. Хайр байгаа. Яг л энэ хорвоод ирсэн хийх ёстой юм хийж байгаа мэт. Яг л явах ёстой замаараа явж шүү мэт. Тийм сайхан зөв зүйтэй мэдрэмж төрж байгаа болохоор би аль болохоор л хүмүүст өгье, аль болохоор бусдад туслая гэсэн үднээсээ энэ зүүм ярилцлагыг 7 хоног болгоны лав гарагт хийж дадуулъя гэж бодсон юм аа. За тийм байна. Тэгээд энэхүү ярилцлаган дээр 100% би ганцаараа яриад, би ганцаараа бүх юмыг мэддэг, бүх юмыг таньдаг юм шиг учиргүй лекц уншаадах шаардлага байхгүй. Та хэд маань өөрсдийнхөө мэдлэг, мэдээлэл дотор байгаа тэр гоё мэдрэмжийнхаа хөвөрлийг гаргаж ирээд өөрсдийгөө гоё илэрхийлж болно. Ерөнхийдөө бол гоё хамттай гоё communication тий хамт олон үүсгэл гэсэн зорилготой байгаа юм. Тий. Энэ талын одоо яриа юуг ойлгодог, энэ талын юуг сонирхдаг хүмүүс бас төдийлөн их илбэг байгаад идэггүй энэ нийгэмдэр, энэ улс оронд. Тэгэхээр энэ талыг сонирхдаг юм гоё хүмүүсийг хүрээлэл үүсгэл гэсэн бас давхар санаа яваад байгаа шүү. Тийм болохоор та хэд маань аль болох гоё чөлөөтэйгээр мэдрэмжээ удлаарай, нэг нэгнтэйгээ гоё танилцаарай, бусдыгаа хүндлээрэй гэж чин сэтгэлээсээ хүсэх байна. За тэгээд ярилцъя да, ярилцлага эхлүүлье. Сайн байна уу? За сайн байна уу? Харин дээ. Саялмаа гэдэг хүн байна. Германаас орж ирж байна. Тийм болохоор манад гэрэлтэй. За. Өдөр болж юм отко авшин шавны байна. Отко авшин дамжуулаад танд танилцж ирсэн. Мөн. Отко авшин зүүмд орж ирсэн. Мөн. Тэгээд ингээд сая араа сонирхоод хараад тэгээд таныг ярьсан юм бүр яг одоо мэдрэмж яг ойлгомоор санагдчихлаа гэх юм. Тэгс бач гадаа юм шиг. Нюрнбергээс орж байна уу? Бид амралтанд яваад сая нэг кемпинг хийгээ явж байна. Тэгээд орж ирж байна. За. Та өөрийгөө анзаараарай. Сая уйлах гээд байгаа мэдрэмж, огшиж байгаа энэ мэдрэмж яагаад ямар учраас төрж байгаа юм болоо гэд өөрийгөө нэг аниртаад үзээрэй. Тутагшаага. Тийм бүх зүйл учиртай шүү дээ, тий. Өнөөдөр яг үнэндээ одоо энэ зүүмд хэдэн ороод ирсэн байна. 7-8 хүн байна. Бид 8-ын энэ өнөөрөө энэ мөчөд уулзах. За яг нүрээ тулаад махан биеэрээ уулзахгүй ч гэсэн тий. Бодол оюун санаа сэтгэл зүрх сүнсээрээ ярилцаж уулзаж энэ зүүмийн юун дээр ингээ нэгдэж байгаа гэдэг нь өөрөө бас их айхтар шүтэн барилтлага байдгийн байлээ л дээ. Бид нар зүгээр л нэг ийм ярилцлага болж байгаа юм чи зүгээр орчих гэж айгүй өнгөцгөн л хараад өнгөцгөн дүгнээд идэг боловч бидний хийж байгаа сонголт бүхэн, шийдвэр бүхэн, үг яриа, сэтгхүй бодол бүхэн цаанаа дандаа л нэг ийм ужиг сэжүүр улам тийм нарийн уялдаа холбоосоор л одоо зангилагдсан л байдгийм байлээ. Тийм болохоор та өөрийгөө нэг анзаараад үзээрэй. Ямар учиртай юм бол нэрэ гэд. Миний зүгээс бол ингээд таньнаас ирж байгаа мэдрэмж бол их гоё байна. Зөөлхөн. Эерэг учиргүй нэг ингээд одоо гүжөө зөрөөд идэх хүмүүс байдаг хөхгүй юу? Энэ муу яхаараа тэгдэг юм. Би яхаараа ингэж яах шин гэх нэг юм хит бодлоороо, хит тархиараа эсвэл нүнэ айхтар эго гэдэг зүйлээрээ хаалт юу хийгээд давшлаад идэг. Гэтэл таны хувьд болохоор айгүй гоё ингээд зөөлөн яг нэг юм голдрлоороо гэдэг шиг, цохирлоороо гэдэг шиг орж ирж байна. Энерги хувьд. Тэгэхээр гоё байна. Орж ирсэнд баярлалаа. Та мэдрэмжээ аюугаа хуваалцсараа заяа ярианы дунд хэсгэр. За. Нэрээ сонноос надтай гадаадаас их хүмүүс холбогдож цаг авдгийн.
Дийлэнхтэй айгуу сонио. Тийм үү. Тэ миний нөгөө подкаст юм хомыг л хараад орж ирдэг юм шиг байгаа юм. Тэгээд би саяхан бодоод яагаад нэрээ сонин гадаадд байгаа монголчууд маань холбогддог юм бол гэл одоо Франц, Герман юм уу гэдэл тэ уртаас гэдэл бодоол гайхаал ингээд хэлсэн чинь надад орж ирсэн бодол нь их нутгаасаа төрсэн унсан нутгаасаа хол байгаа тэр монгол хүн маш тийм одоо сэрхүй мэдрэмж нь өндөр байдаг юм байна. Нэг талдаа нөгөө талдаа гэх юм бол элгэн садан ах トゥ найз нөхөд хамаг ойрын хүмүүсээсээ холдоод хүний нутагт очиод ажиллаад амьдраад ирэхээр хүссэн хүсээгүй өөрийнхөө дотгошоо чимээлж ирдэг юм байна л та. Нэг өөрийнхөө мэдрэхүйгээ цэгнэж ирдэг. За би яагаад байгаа вүлээ? Ямар учиртай энэ хүний нутаг юу хийгээ яваад байгаа вүлээ ч гэдэг юм уу те. Энэ дотор юу өрнөд байж гэдэг юм уу. Тэгээд эренгүүт нөгөө өөрийгөө таних процесс, нөгөө ухамсарын сэрэлт юу нь тодорхой хэмжээнд бас нэлээ өндөр түвшинд явагдаад тэгээд энэ талын мэдлэг, мэдээлэл, яриа юунуудыг их сонирхт юм болов гэж санагдсан. Тэгээд YouTube энэ миний пост энтрийг уншаад бас нэг юм ойр танил мэдрэмж төрөнгөт нь холбогдоод цаг аваад ярилцаад амжуулалтаа авдаг юм байна да гэд би анзаарсан. Тийм дээ. Би одоо яг сүүлийн би ч баг 50 хүрэх гэж байна гэхгүй. Илүү олон жил юу ч мэдгүй явж байгаа сүүлийн хэдэн жил нэг 3-4 жил гэх юм уу нэг юм ирээд байгаа юм шиг надад ажиллаж хиймээргүй юм шиг надад янз янзын сонирхол, йога сонирхол баахан номнууд авчихсан. Тэр номнуудыг хүн харах юм бол галзуурчихсан юм байх гэж хэлсэн. Тэгвэл хүмүүс орж ирэнгүүт нуудаг. Тэгээд явж байгаад атгаа хөшөө юунд арсахгүй сайн нэг үйлчлэгчтэй хасгал гэдэг рүү ороод тэгээд би яг одоо ийм юм хайгаад ирсэн дээ шүү. Тэгээд өөрийгөө алгалаа гэж батсан. Тэгээд олон сайхан хүмүүстэй танилцж байна. Тэгэхээр гоё явж байна. Сайхан. Таны царайнаас нүднээс тань хүртэл нэг ингээ гоё одоо юу гэх юм зөв зам дээр явж байгаа юм мэтэр юм шиг тийм гоё мэдрэмж төрж байна. Яг энэ нөгөө дотоод илэрхийлэм сүнсний хувьд гэх юм уу. Тэгэхгүй болохоор одоо энэ хорвоо ертөнц дээр чинь асар олон зам харгуу байгаа шүү дээ. Бид нар өөрсдийгөө таних тэр очих гээд байгаа оргилдоо хүрэхийн тулд. Тэгэхээр асар олон замаар асар олон зүг тийшээ зүглэж явах биднэрт боломж сонголтууд бас байгаа. Тэгэнгүүт дийлэнх нь харамсалтай нэг жоохон төөрөлдүүлээд идэг юм шиг. Бүр илүү бас тэр нэг зүн байгаль мэдрэмжийн тэр дотоод зүн сэрхүйг нь жоохон дарах гад идэг юм шиг. Дийлэнх нь шүү. Миний зүгээр анзаарснаар. Санагдсан. Тэгэхээр хүн яг нэг юм өөрийнхөө зөв зам дээр яваа. Зөв юмаа бариад авчихсан. Ялангуяа сүнсний хувьд айгүй гоё нэг тийм тодорхой хэмжээний ханалт үүсдэг юм байлээ нэг юм. За одоо учиртай гэдэг шиг. Тэгээд айгүй гоё өөрийгөө хөгжүүлээ, дотгошоогоо өнгийгөөд нөгөө суралцахын, нөгөө хөгжихийн, нөгөө дотор мэдлэгээ сэрийхвэн их хурдан явдгийм болов гэж надад анзаарчихсан. Гэхдээ тэр нь заавал одоо хоёулаагийн ярьж байгаа нүүдэлчдийн бясалгал байх албагүй те. Заримных нь хувьд йог бясалгал байж болно. Заримных нь хувьд өөр одоо шашин юу байж болно. Хүн болохны юу харилцаа адилгүй л баг шүү бай. Туулал яваараа. Яг үнэ. Өөрөө тэгэл хайж авч байгаа л ямар ч байсан олчтой юм байна гэж бодсон шүү дээ. Яг өөр таарсан юм аа. Ололгүй л яах вэ те. Ямар сайндаа нөгөө ирээд байсан эрдэнэ би хайгаад байсан нэг сураад байсан сувдаа би оллоо тэгээд надаас нэг баах юм барч ирсэн бас. Хөөхий. Яасан сайхан. Наа яриаг чинь жоохон гүнзгийрүүлэн одоо таньмаар ухмаар санагдлаа. Таны яг олсон сувд тань юу вэ?
авсан сувд яг өөрийгөө олсон одоо юу хайгаад байсан би яг гэж ирсэн яг тэрийг ингээд хүн чи юм угсаа амьдралдаа тэр чигээр юм хайгаал явж идэв юм шиг байлээ гэж бодсон шүү дээ. Тэгээд нэг амьдралын ингээд урсгалд орчихсон тэгээ яг ингээд бид өглөө босоод ажилдаа явбал орой ирээл унтаал идэл өөрөө бодсондгүй юм мэдгүй тэгэл хүүхдүүд өсгөл явж байгаа. Тэг гинтгэн тийм нэг юм нэг юм хайд юм билээ гэж бодсон. Тэг ингээд хайж байгаа ингээ хүүхдүүд том болоод өөртөө цаг зав гаргаад ирэхээр нэг хайж байгаа яг тэрийгээ би оллоо гэж бодсон. Тэр содаа өөрийнхөө доторхыг өөрийгөө юу яах гэж ирсэн яг би тэр зөв самргаа явж байгаа ингээ одоо бодоод. Нууц биш бол та бүр илүү дэлгэрэнгүй тайлбарлаач. Таны доторх сувд таны ирсэн зорилго тань юу байсан бэ? Та ер нь хэн байсан бэ нэ? Миний ирсэн зорилго би одоо нэг сая ингээ бясалгалд явж байгааг ингээд харсан чи яг миний мөрөөдлийн хүсэл болохоор ер нь хүмүүсийг одоо эхлээд нэг миний өөрийн нэрнээс л угаасаа ухаалтай юм байна. Соёлмаа гэдээ ягаад ээж аав минь угаас нэр өгсөн бэ? Хүн чинь бас тэгээд зүгээр нэр өгдөг юм байна гэж бодсон. Тэгээд нэг соёлыг би бас юм бичсэн байсан тэр дэвтэр атлах дэвтэр энэ ойрхон байна. Саяын гэрүүлэгч, соёлыг дэлгэрүүлэгч, соёл хийх гэж нэр өгсөн юм байна. Тэр нь утга нь болохоор одоо хүмүүсийг хайж байгаа амиг олоход нь туслах тийм л юм байна гэж бодсон шүү дээ. Мам. Сайхан. Тэгвэл та яг үүнтэй холбоотойгоор одоогоор яг ямар үйл ажлуудыг хийж байна? Эсвэл хийхийг төлөвлөж байна вэ? Би одоо нэг нүүрслийн бясалгалаа явж байгаа нүүдэлчдийн бясалгалынхаа багш нь болно гэж бодож байгаа. Нэг том мөрөөдөлтэй яагаад байгаа угаасаа энэ хүмүүсийг энэ нүүр нэг хайж байгаа мэт нь олоход нь туслах ингээд мөрөөдөл инновацийн мөрөөдөл хүмүүс жааж чаддаггүй шүү дээ. Яг тэр мөрөөдөлд нь олоход туслах. Тэгээд ямар ч гэсэн Монголд бас юм хийн. Тэгээд Монголын газар нутгаас ингээд тэгээд би энэ нутгийн бас өнөөдөр би нэр энд Германыхаа иргэн болсон 2 орны иргэн болоо бөөн баяр гэсэн. Яа. Тэгээд нэг Монголынхаа иргэн байж байгаа Монголын иргэнийг ерөөсөө өгч чадахгүй байсан байхгүй юу? Би Монголын иргэнээс гармаар байна гэдэг. Тэгээд өнөөдөр яг ийм бодлоорч ирсэн. Би одоо энэ 2 оронд юм хийн гэж энэ 2 орны иргэн болсон юм байна гэдэг. Одоо энэ нөгөө Германд нөгөө тэмшин хууль гараад 2 орны иргэн болох болсон байхгүй юу? Тэгээд би энэ 2 орны иргэн болоо 2 орондоо ямар ч гэсэн том мөрөөдөлтэй яагаад тэгээд 3 янзын замаар ямар ч гэсэн явна ингээд бясалгалаар йогаг бас их сонирхдаг байхгүй нөгөө хүмүүс чинь ерөнхийдөө бол одоо яг бясалгал гэхээр бас ингээд миний нэг сонирхож байгаа юмд орж ирэхгүй байх тийм. Йога тэгээд нэг уламжлал дэмжлэгийн юмар хүмүүсийг өөртөө татаад тэгээд цаашаа явна гэл тийм мөрөөдөлтэй яваад байгаа. Тэгэхээр бас сураад яваад байгаа. Тэгэхээр та Германаас холбогдож байгаа гэсэн үг юм байна тий? Би одоо Германаас холбогдож байгаа. Яасан саний надтай Германаас бас нэлээдэг хүмүүс холбогдсон юм байна. Одоо ингэ бодохоор хов нөгөө ярьцлага цаг аваад болон ингээд юугаар уулзалт юугаар одоо бараг 4-5 дахь нь та болж таарч байна. Тэгэхээр Герман гэдэг газар одоо надтай ямар учиртай юм бол нэг л учиртай байна да. Тэ хамгийн анх сая өнгөрсөн намар Германд гэдэг манай нэг найз холбогдоод тэгээ тэр найз маань болохоор бид хэд өнгөрсөн 100 хээрийн үйл мүлээр хөдөө гадаа яваад одоо уул услус авдаг юу гэдгийг тэднийг харагдаад бас нэг юм үйл хийгээд. Гэхдээ дандаа цэвэр оюун санаа ухамсарын хувьд л та бүүнаар юу нэр шиг айхтар тийм юу үйл бол биш. Тэгээ ингээ явж исэн тэр найз маань Германаас над руу намар холбогдоод за сайн нөхөө сайн нэг юм боллоо тэглээ инглээ гэд. Тэгээ ингээ битээр санамсргүй ярилцаа байжсэн чи хөөхөн нэг өвөөгийнхэн дамжуулалт ороод буурлын өвөөгийнхэн дамжуулалт яваад тэгээд анх Германд байдаг найзтайгаа холбогдож исэн юм аа. Тэгж эхэлж исэн. Тэгээ тэрнээс биш нилээдэг болон Германд байдаг хүнтэй холбогдчих. Сони. За.
За орой мэндэ. Яарэ сонсогдож байна уу? Сонсогдож байна. Энэ цаана байна уу гайгүй юу? Жохон цаана байх гэдэг. Та жохон дөхчих юм бол гайгүй л. За таваш. За би нэг. Тэгээд та болж өгөөд дүрсээ өгөөд ярих юм бол зүгээр юм болов уу? Одоо зүгээр байна. Одоо зүгээр. Яа. Хайрыг сантаалээсаа. Тэгээд паник одоо чингэж тоохгүй. Намаагүй? Тийм. Намайг одоо Тамира гэл. Таны дотор хүндлэх сэтгэл төрж явах юм бол та гэл дутчих. Зүгээр яа гэх юм бол Тамира гэл дутчих. Надад бол нэг юугүй ялгаагүй. Багшаа гэх юм бол гэж бодоод. Би бас багшаа гэж яадаг юм уу? Нөгөө нэг яг энэ өөрийгөө олох гээд хүмүүсартаа олгох энэ югаар баг ингээд 10-аад жил ерөөхдөө энэ тал руу явж байгаа. Тэгээ өнгөрсөн 24 оны гэдэг ярьсан да ерөөхдөө ингээд яг тэр юунда хүрсэн ингээд ярьжсэн да. Өөрөөлсөд. Тэгээ бас сайднаа би хувьд ч гэсэндээ ингээд нөгөө ирээд байсан зүйлээ олсон, өөрийгөө олсон гэж ярьж байгаа байхгүй юу? Тэгэхээр миний хувьд юу сонирхоод байна гэхээр та өөрөө яг энэ одоо нөгөө замнар бүхэд чинь яг гол яг ямар нөгөө арга замаар хүрсэн бэ гэж асуух гэдэг юм байна. Шайдмагч хувьдгаар би ойлгосноор бясалгал байв уу гэж бодлоо. Тэгээд таны хувьд болохоор бас яг юу байсан бэ? Одоо нөгөө тэр тэнгэртэйгээ холбогдох гэдэг юм байв уу гэж асуух. За ойлголоо. За түрүүний нөгөө Германд байсан соёлмаа гэдэгч та хариулж би дараа нь хариул. Миний хувьд тэгэхээр ингээд нэг янз янзын юугаар йогийн таслаглаар явж байсан. Йогаар явж байсан дараад нь өөр хүмүүсийг бас одоо ийм сонирхдаг хүмүүсийг сонсдог, подкастыг сонсдог гэсэн тэгжээд ингээд нөгөө хүн чинь уусаа хүнтэй зүгээр жаа танилцдаг юм байлаа. Йогийнхаа багшаараа дамжуулаад нүүдэлчдийн бясалгал гэдэг рүү ороод яг тэр бол надад яг таарсан юм байна. Яг миний хайж байсан юм байна гэж бодсон. Тэр юухдаа бясалгалаар дамжуулж яг өөрийгөө олсон гэдэг таны ингээд нэг илэрхийлээд байгаа өөрийгөө олсон гэдэг юмдаа хүрсэн гэсэн үг тий. Тэгээд нүүдэлчдийн бясалгал гэдэг юм болохоор яг өөр одоо бясалгал гэдгээс арай өөр. Одоо яг нэг монгол хүн өөрөө энийг ингэж зохион байгуулсан гэх юм уу. Тэгээд яг миний хувьд бол яг тохирсон юм гэж би бодсон. Энэ хайгаад болох юм бол бас тэний тухай байгаа. Зөв. Тийм байсан. За миний хувьд гэх юм бол яг ямар замаар яг яаж яваад холбогдчихвоо, яаж яваад энд хүрчихвээ гэд бодохоор яг тодорхой хэлэх юм хэцүү л байна. Яагаад гэхлээр миний анханасаа хэлсэн одоо энэ зам руу орсон хүсэл маань одоо ч надад байгаа туйлын хүсэл маань юу гэхээр би зүгээр л амар тайван байхыг хүссэн. Сэтгэл санаагаа тогтун байхыг хүссэн. Энэ л миний туйлын хүсэл байсан. Тэгээд анх одоо тэр 10 гаруй жилийн өмнө гэж ярих 2010-ад оны үед учир шалтгаангүйгээр сэтгэл зүйн хувьд хараал ицсэн бүр ингээд новшийн уналтанд орчдөг байсан. Тэгээд тэр нь бүр ингээд тогтмол. За тэрийг ихэнх үедээ бол би яг л бусдын одоо нийгэмдэр байдаг жишгийн адилаар энэ сэтгэл санааны ямар нэгэн асуудал гэж би хардаг байсан. Драма гэж оншилдог байсан. Тэгээ нэг 2 жил 3 жил ингээд явсан. Сүүлдээ бүр ингээд болохоо байгаад ингээд зүгээр л ядраад байгаа байхгүй. Зүгээр л нураад мэдгүй ямар ч ойлгомжгүй зүгээр л ядраал. Зүгээр л энэ дотроос ингээд хоосроод өнтрөөд ийн. Тэгээ ингээд нийгэмдэр өөрийгөө харьцуулна, бусдыг харна.
зөв зүгээр ажиллаа хийгээ суралцаад амьдраад амиа аваад ингээ явж байгаа хүмүүсийг залуучуудыг харахаар яг би яг яачаад байгаа ингээд улам бүр өөрийгөө одоо унгаан улам бүр өөрийгөө хатгах нь тэр тоолонд бол миний яг зорилго нь зүгээр л би яг энэ сэтгэлийнхаа л учрыг олчих юмсан л гэдэг байсан. За тэгээ явж байгаад йог бясалгал гэдэг энэ сайхан одоо дээдийн мэдлэгтэй учирсан. Миний одоо өөрийн дотор дуу хоолой мэдрэмж маань ягаад ч юм йог бясалгал хиймээр санагдсан, хийхийг хүссэн. Тэгээд йог бясалгалаар бас одоо бол нэг 7-8 жил хичээлсэн байна. Тэгээ йог бясалгалаар хичээлж явах үедээ бол йогийг хийхдээ махан биенийхээ хувьд бясалгалыг хийхдээ бодол оюун санааныхаа хувьд энэ биеэ тодорхой хэмжээнд таньж мэдээд за тэгээд бясалгалаа улам бүр гүнзгийрүүлээд нөгөө сэтгэл гээчигээл учрыг нь олохгүй л үзээл байгаа юм л та наанаас нэг цаанаас нэг тэгээд яг үнэндээ бол ихэнх үедээ бол йог бясалгалаар би сэтгэлээ жоохон ангааж тайвшруулж чаддаг байсан. Сүүлийн жилүүдэд бол үнэхээр дийлхэ байсан. Зүгээр л надад нэг юм хоромхон зургийн өвчин намдах юм шиг мэдрэмж өгдөг йог бясалгал маань. Нэг жоохон хичээл хэсэг хугацаанд гоё. Тэгээл буцаагаад нөгөө айх айдас түгшүүр нөгөө үхэл нөгөө хоосрол нөгөө ганцаардлч гэдэг нөгөө юм болгоно чинь ингээл дараад бичиж авчаал. Яг яах гээд байгаа нь ойлгомжгүй, юу ч хийх хүсэлгүй, босоо шүдэ ухаахаас хүртэл асар хэцүү халгаад гэдэг ч юм уу тий. Нийгмээс тусгаарладаг ч гэдэг юм уу. Ингээл яваал хийсэн. Энэ хоорондоо за нөгөө очоогүй үздэг хардаг бүү лам юм байгаагүй. Авроо сэтгэл зүйч онцлогоо гэдэг юмнуудаар хүмүүсээр зөндөө бас утсан. Юу ч байхгүй, эрүүл байгаад байгаа байхгүй юу? Би эрүүл гэдгийг ч өөрөө мэдээд байгаа. Гэхдээ л энэ сэтгэл гэдэг эрхтэн маань л ерөөсөө л тайван биш. Энэ дотор л нэг юм болохгүй байна. Энэ нь болохгүй байгаа шалтгаан нь нэг учиртай л гэдэг л нэг юм цаад нэг юм зүүн мэдрэмжил байсан болохоос биш. Би бол тухайн үед бол ухамсар дээд биетэйгээ холбогдно. Би ингэн тэгнэ. Би ийм мэдрэмжтэй болно гэсэн надаа ерөөсөө тийм юу бол байгаагүй. Хүсэл сонирхол бол байгаагүй. Тийм тэгээ явж байгаад явсаар л байсан. Йог бясалгалаа хийсээр л байсан. Сая 24 оны хавар бүр илүү сэтгэл зүйн байдал маань хүндрээд бүр илүү уналтанд ороод бүр илүү болохоо байгаад тэгээд гэрийнхэн маань намайг за чи болохоо байчлаа. Ядаж бид нартай хамт амьдр. Эсвэл тэр нөгөө сэмут юм дээр нь очиж үзүүлээ. Шараад нэмлэгт очиж үзүүлээ. Чи ингээд нормал биш болчлоо. Хүүхд минь ээ, нөхөр минь ээ гэд. Тэгээд яг ингээд машин суугаа явж байхдаа би за ээжээ сүүлийн удаа энийг багштай энийг хүнтэй очиж уулзаад үзье гэд. Тэгээд тэр хүнтэй очиж уулзаа, тэр хүмүүстэй сайхан очиж уулзаж танилцаад оюун санаа ухамсар дээд хим хэмжигдэх хүн гэж байдгийм байна. Хүний амьдрал гэдэг чинь энэ харагдаж байгаагаас биш харагдахгүй байгаа энэ хим хэмжээстүүд гэж байдгийм байна. Энэ дотор байгаа сүнс буюу гэрлэн бие гэдэг чинь бас өөр өмнөх олон тууллынхаа хорвоо ертөнцийг таньж мэдсэн мэдлэгийнхаа жамаараа давтамж гэдэг зүйл, хим хэмжээс гэдэг зүйл бас байдгийм байна. Тэгэхээр харагдах гадна талаас хүн болгон адил юм шиг боловч дотор мэдрэгдэх энэ дотор нь орших энэ зөн совин зүрх сэтгэл сүнс ухамсар гэдэг зүйл бол харилцан адилгүй хөгжилтэй байдгийм байна гэдгийг ойлгоод тэгээд уулзсан үе мөчөөсөө эхлээд л тэр нөгөө бөөнөр онгод тэнгэр рүү шахна гэдэг шиг над руу тодорхой хэмжээний ингээ өндөр одоо давтамжийн шахаа асар их ингээ мэдрэгдэж байсан. Тухайн үед бол би мэдэхгүй. Тэгээл тэр мэрийг ингээл тодорхой хэмжээнд мэдэрдэг болсон, дамжуулдаг болсон, буулгадаг болсон ч гэдэг юм а тий. Тэгжиж нэг юм сэтгэл зүйн байдал энэ дотор олон жил ингээ бужигнаад исэн, учир нь олдохгүй, өөрийгөө нийгмээс тусгаарлаад исэн тэр нөхцөл байдал маань багаар аажуудаа гэл ингээл учир олоод явж байгаа юм. Тэ. Тэрнээс биш бол одоо энэ ярианыхаа төгсөл юу гэж хэлэх гээд юм гэхээр тэрнээс биш бол анханасаа би тэгнэ гэж юу ч зориогүй. Миний зүгээр л туйлын эцсийн хүсэл маань би
сэтгэлийнхаа учрыг олж өөрийнхөө сэтгэлийг таньж мэдэж амар тайван амьдрахыг хүссэн. Тэр хүсэл маань өнөөдөр намайг өдий хүртэл чиглүүлжээ л гэж би хэлэх гээд байгаа. Тэрнээс биш бол юмар л оролдож үзэж байгаа юм. Йогч бай, бясалгалч бай, өөр юм хамнуудч бай. Эцсийн дүндээ болвол хувь хүн өөрөө өөрийгөө л таних мэдэх. Өөрөө өөрийнхөө дотгошоо өнгөх, өөрөө өөртөөгөө уусна нэгтгэл юм байна да гэдэг дээр л ирсэндээ. Тий. За, баярлалаа. Зөндөө гоё дэлгэрэнгүй тайлбар авлаа. Тий. Таны асуултанд бас баярлалаа. Их гоё нухацтай бөгөөд их гоё одоо айхтар өнцгөр асуух шиг санагдлаа надад. Танд бас баярлалаа. Баярлалаа. Би гол нь яг одоо ингээд оюутан болж ирээд би нэг хөдөөс суух тахгүй. Яг оюутан болж орж ирээд сургуулийн дүүргээд тэгээл ингээл ажил дээр гараад ингээл хэдэн жил ажилласан. Тэгээд одоо ингээд харахаар яг юу бодогдоод байна гэхээр айгүй юм механик энэ амьдралын хэв маягаас айгүй цалхаад байгаа байхгүй юу? Ер нь бол ингээд өөрийнхөө ажиглалтаар. Тэгээд яаж юм гэхээр нөгөө л нэг соёлмагч хэлдэг шиг тий. Нөгөө л нэг өглөө ажилдаа явлаа. Тэгэл төгжирч ажил дээр очиод өдөр чинь нөгөө ажлынхаа нөгөө хийдэг юмудаа хийгээл орой тэгэл ажиллаа тараад төгжрэл гэртээ ирээл нэг хоолой идэл хоног төгсөж байгаа юм шиг нэг хонцхоо өглөө дахиад маргааш нь нөгөө нөхцөлөд дахиад тавтагддаг нэг юм өсөл ажиллаас аягаа ингээд цогцлаад байгаагаар ингээд мэдээд байгаа байхгүй юу. Тэгээд ийм байдлаас зүгээр ингээд сайхан өдөө очиод амьдарч маарч юм шиг тэр өдөө очиод амьдралаа гэхэд яг тэр бас миний хүсэж байгаа юм бас биш. Тэгээ ингээл гайхаал яг нөгөө яг юу болохгүй байгаа ингээ анзаарч харахын тулд ойлгохын тулд татгшоогоо маш их ингээл ачаал өөрийгөө ажиглах гэдэг ерөөл тасарсаа орох юм шиг орох стил юм шиг үе гэлээ. Тэгж яагаад өөрийн дотроо тэр болчихдгүй байгаа хайж ирж тэгэл нэг тэр нэг одоо тэр нэг сүнсний өвдөлтөд дугаар тэр урд насандаа одоо юу хийх гээд одоо өнгөрсөн юм байгаа энэ насандаа бас юу хайгаа явж байгаа юм гэдэг юм аа нэг ингээд яах ёстой юм шиг. Тэгээд яг яхаа мэдгүй л яваад байгаа юм л та. Яг нь зөндөө олон ном уншаа, зөндөө олон подкаст нөгөө зөв тавд дээр айгуу гоё юм гардаг штэ. Тэр мэдрийг ингээд юу сонсоо. Тэгээд ингээ ахсаар яах вэ? Учраа болохгүй л яваад байгаа үе нь яваад л ахшиг байгаа юм. Ийм талбар. Зөв. Ер нь тэгээд эцсийн дүндээ бүх асуултын хариулт хүний дотор өөртөө л байдаг юм билээ. Бүх мэдхийг хүсэж байгаа, бүх олохыг хүсэж байгаа тэр бүхэн энэ дотор өөртөө л агуулгдчихэдэг. Гаднаас явах те бид нар их мундаг мэдлэг хаагаал, их сургаал ном, их мундаг багш хаагаад идэг боловч тэр хүмүүс тэр давтамжууд зүгээр л бидний энэ дотор байгаа тэр их мэдлэг тууллыг сэрэх таниулах л үүрэгтэй юм билээ л дээ. Угтаа эцсийн дүндээ хүн өөртөө хамгийн том багш, хүн өөртөө одоо хамгийн том сургууль хүмүүжүүлэгч, чиглүүлэгч л байгаа юм байлээ. Би бол ингэж ойлгосон. Яг үнэ. Тэгээд нэг хүн өөрөө яг хайр чиглээд байгаа бас мэдэхгүй тэгээд тэр юм бос тусгаалд юм байна гэж бодсон яг. Батгшгаа ороход. За, байж байгаараа манайхаа яриагаа хэдүүлээ аягүй гоё вайбтай явж ин өргөжлүүлнэ. Энийг зүүмийнх нь би учрыг олоогүй байгаа. Тэгээд 40 минутаар ингээд хичээл маань ингээ хуваагдаж явж байгаа. Тэгээ одоо 40 минут нь дуусж байгаа бох. Хэрвээ энэ яриа гэж санамсаргүй катлаад унтарчих юм бол би линк явуулна та хэд дахиад ороод ирээрэй. Тэгээ өргөжлүүлээ хэдүүлээ нэг 3 удаа ингээ нэг тастаж явдаг байгаа шүү. Тэрийг хэлэх гээд. Одоо энэ хэдүүлгийн хийгээд байгаа яриач гэсэндээ өөрсдийнхөө зүм мэдрэмж дотор дуу хоолойгоо чагнаад
дотоод дуу хоолоогоор л дотоод мэдрэмж тэр зүйлээрээ л нэг нэгнтэйгээ контакт хийж холбогдоод байгаа хэрэг шүү дээ. Уг нь бол нарийн төвшөнд. Бид нар л амаараа яриад бид нар л ингэж бодож байна. Миний үнцэг ийм байна гэдэг ийм л үг хэрэглээд байгаа боловч энэ бүхний цаана нь нөгөө мэдрэмжийг чинь ундруулад байгаа. Бидний дотроос их шиглээд байгаа, хөвөлцөөд байгаа дотор нарийн дуу хоолой гэж байгаа. Тэр нарийн дуу хоолойг одоо үүсгэж байгаа бидний сүнсэн бие, дотоод мөн чанар, гэрлэн бие гэж байгаа. Тэгэхээр маш сайн өөрийгөө таних гэмээр, өнөөх зүйлтэйгээ нэгдэж гэмээр бүр илүү тийм одоо clear тэ цэвэр болоод ирдэг юм байлээ. Миний сүнс сая ингэж хэллээ. Миний дотор хүүхд ингэж байна. Би сая чамаас энэ зүйлийг мэдэрлээ. Тэгвэл ингэж байна. Эн чинь яаж ийн гэдэг энэ нэг юм бусдтай харилцах тал дээр ч өөрлөгөө альва зүйлийг хүлээж авах тал дээр ч тэр их гоё айтайхан болдго юм байлаа. Тэгэхээр та хэд маань энэ 40 минутын яриа дараа нь үргэлжлэх ахаад 40 минутын яриан дээр аль болох өөрийнхөө мэдрэмж дотор дуу хоолойгоо чимээлэл түүгээрээ л холбогдох хичээгээрээ. Тэр л хамгийн үнэн байна бах. Тэр л хамгийн зөв байна бах. Тий. Баярлалаа. Сайн байна уу? Сайн байна уу? Миний хувьд өмнө би лайвт зүүн болж орой алган гэж ихлэ ойлгосон байхгүй. За. Тэгчээд маргааш нь үзсэн чинь 7 хоногийн лав гариг бүрэгцэн бахалаар өнөөдрийг хүлээж аваад. Ямар ч уулзах хэрэгтэй байна гэж бодоод ингээд хөөрхийн уулзалтанд орж ирсэн. Та сая мессеж ицсэн хүмүүс байх нь тийм үү? Групп чатан дээр. Тэгсэн. За. Танд баярлалаа. Гэлээлаа. Ямар сони юм цэгийг чамаа хөө таны гэхүү бицнийг хараад би гинтгэ ормоос нь хатсан ш. Тэгэхээр нэг дуудлага явсан байна. За түрүүний маань эмхтэй орж ирсэн байна уу? Орж ирээгүй байна тий. За манайх нөгөө 40 минутанда баригдаж байгаа болохоор манайхаа ярих хэлэх юм байвал санаа зовлтгүй хэлж байгаарэ. Түрүүний эмхтэй маань орж ирээд үргэлжлүүлээ л ярьж байгаа. Хуваалцах юм бол хуваалцчихлаа. Араминдээ явж. Араминдээ боломжтой бол дүрсээ өгөөд хорой. Араминдээ. Араминд. За одоо нэг орой болгоноос нэг юм хоолой нэг бачуу давчуу байдаг болчиход байх юм. Тэгээд ямар нэг юм дамжуулж хэлэх гээд идэм болов эсвэл зүгээр л одоо энэ хоолойны чакра энэ ингээд гимтэлтэй байгаа даа болов. Ер нь танд нэг ганц зүгээр чамаагүй тийм мэдрэмж мэдэж байна уу? Одоо дээрээс надад ингээд хэлэх гээд байгаа ч юм уу? Тийм үү? Зөв. За би яг одоо бол орж ирэхгүй байна. Хэрвээ орж ирэх юм бол ярианы дундуур төгсгөл хамаагүй хэлье за. За. Төрөж харгалаа. За. Баярлалаа. Сая ингээд халт яасан чинь чимээлсэн чинь энэ хоолой хүрдэн дээр ингээд яаж ингэж гисэн штэ одоо орой болго ингээд нэгсэн чинь нэг юм цагаан өнгийн гэрэл харагдах шиг. Тэгээд энэ толгой зулаан орой энэ гэрэл хоёр чинь ягаад ч юм холбоотой юм шиг нэг тийм халт зурвс гэж орж ирлээ л дээ. Тэгэхээр энийг хэрвээ ингээд ухаад өгөөд бодох юм бол одоо оюун санаа ухамсараар тань тэр дээд одоо давтамж хэм хэмжээстийн одоо дамжуулалт ч гэх юм уу дохио мэдээллүүд орж ирсэн бах магадгүй зүүд нойр одоо бяцлах яах их өдөр тутмын одоо ингээд байж ахт чинь тэгчээ тэрнийг гаргаж тайлж хэлэхдээ нөгөө өөртөө ихтгэлгүйгээр ч юм уу эсвэл би мэдхгүй чадахгүйгээр ч юм уу ингээ бариад боогоод тий магадгүй та тухайн мөчөд хин нэгэнтэй уулзахад нэг юм хилмээр санагдах өгмөр санагдах нэг юм ухаарлч гэдэг юм нэг юм явахт нь та өгөж чадахгүй ингээ барьчаад байгаа нь энэ хоолойны мэдрэмжтэй чинь холбоотой юм болов уу гэж санагдаж байна.
Тийм одоо яг ингээд би шар усбсоо би хар за яг одоо орж ирж байна. Өөрийгөө бариад байгаа. Өөртөө үн цэн өгөхгүй байгаа. Өөрийгөө хүндлэхгүй байгаа. Энэ далд юм хум зүүн совин гэхээр нэг л тийм сонин ингэж тавьчаад ил харагдаж байгаа бодит зүйл гэхээр чухам хүү үнэмшээд байгаа. Гэтэл харагдаж байгаа юм ч тэр харагдахгүй байгаа юм ч тэр энэ хоёр ч хамтдаа уусан нэгдчихэж арга бэлэг шиг оршиж хороо ертөнцийг бүрдүүлж байгаа шүү дээ. Та ялангуяа тань шиг ийм өгөгдөл мэдрэмжтэй хүний хувьд яагаад хэлэх үед нь гарах ёстой зүйлийг гаргахгүй байна вэ? Өөртөө болон өрөөл бусдад тийм үү? Энэ хүмүүс их надаас зөвлөгөө авах дуртай л байгаад гэдгийг. Тэгээд би ямар ч нэг зөвлөгөө өгөх талын хүн байж магадгүй гэж бодоод байгаа. Тэгээд ойрын үед ийм сүнслэг ийм нэг хүчтэй л болоод ах шиг байх. Ингээд өөрийн мэдрэмжээр бол ингээд хүччээд байх шиг байна. Санагдаж байгаа. Ааха. Тэгээд одоо арай нэг 50 ажил байгаа л да. Янз бүрийн олон сатаар хангаагүй. Тэгээд нэг тийм орой болохоор л нэг ажил тараад нэг гэрлүүг алхах үед л дандаа тэгж хоолой бачуурчаад ингээ нэг багц зурцсан юм шиг л тийм мэдрэмжтэй. Өдөр болгоно л тийм байгаа. Тэгээд ямар ч гэж бодол. Та өөрийгөө сайн нэрдаал үз. Ер нь таны дотор юу болоод байгааг, таны ертөнцид юу өрнөд байгааг танаас өөр хүн мэдхийн аргагүй шүү дээ. Танаас өөр тань шиг 100% мэдчих чадахгүй. Тэгэхээр танд юу болоод байгааг зөвхөн та өөрөө л маш сайн мэднэ. Надаас орж ирж байгаа одоо мэдрэмжээр болох юм бол яалтчгүй тэр дээд хэм хэмжээст эрчим энергитэй холбоотой тийм зүйлийг та бариад боогоод байгаа гэсэн юу орж ирж байна. Үүнийг та өргөжлүүлээд ухаарай. Өөртөө өргөжлүүлээд цэгнээрэй. Энэ өөртөөгөө ярилцах, өөрийнхөө дотгошоо чимээл хүчин л ер нь явж бүх зүйлийн гаргалгаа юм уу да. Бүх зүйлийн мөн чанар зангилаан юм болоо да гэж надад санагдсан. Сүүлд тэгж ухаарсан. Тийм болохоор сайтар өөрийгөө анзаараарай за. Тийм тэгээд хэрвээ би эндүү санааг бол хоёулаа чи өнгөрсөн 7 хоногт билүү тэрний өмнөх 7 хоногт орж ирээд яг энэ асуултыг асууж исэн тийм үү? Тэр үетэй харьцуулахад таны энерги одоо аураа гэрлэн бүрхүүлж гэдэг юм уу? Таны дотроос гарч байгаа энэ энерги чинь аюу гоё гэх юм. Харьцангуй цэвэрлэгдсэн тийм харьцангуй тэгж анзаарагдлаа. Би өөрөө хараад байдгийн ингээ харахаар аураагаа Та энэ шалтгаан нь юу байсан гэж бодож байна? Энэ өөрчлөлтийн шалтгаан нь. Харин ч одоо нэг сүнсний зорилго байх л та. Би нэг 70 ертөнцийн тийм нэг сүнсний зорилгоод биелүүлэх ёстой л хүн юм шиг байна. Ааха. Тэгэл одоо бэлшээх юм биш баг. Аргын амьдрал сайн юм биш болцсон байна. Зөв. Энэ аргагүй ирхэн тэгэл нэг өөр зэлний болоод тэгэл яваал. Би бол таныг одоо өнгөрсөн 7 хоногт холбогдоод тэг өнөөдөр холбогдоход энэ энергийн хувьд яаж ингэж аятайхан цэвэрлэгдсэн гэхүү цэвэр болсон байна гэж одоо ялгаа өсч байна гэхлээр цэвэр таны өөртөөгөө ажиллах вэ, өөртөөгөө ярилцах вэ, өөртөөгөө итгэх тэр чадвар чинь одоо нэмэгдсэн болохоор өнөөх дотор маань байгаа таны ч биний ч дотор байгаа өнөөх энергийн бий буюу дотор зүрх сэтгэл сүнс маань илүү өнгө нэмэн гэрэл нэмэн тодорсон болов уу гэж надад санагдлаа. Санагдлаа. Ягаад тэгэхээр та өмнө нь асууж орж ирэхдээ маш итгэл муутай нэлээд тийм сүрэг бараан зүйлүүд ингээд дарчихсан ч гэмээр юм уу? Тэгж байгаад гэсэн бохоггүй юу? Тэгвэл өнөөдрийн та болохоор илүү гоё өөртөө итгэсэн баг. Илүү өөрийгөө хайрлсан баг. Илүү өөртөөгөө ярилцаж нэгдсэн баг. Тийм болохоор илүү гоё юм итгэлтэйгээр асуултаа асууж, итгэлтэйгээр гоё ярилцаж энерги өчгсөн солилцол хийж чадчихна гэж би харж байна.
Холбогдсонд баярлалаа. Өөрийгөө. За. Өшөө илүү гоё хайрлаарай, өшөө илүү гоё ярилцаарай. Мэдээж учир шалтгаан байгаа болоод л танд аргын амьдрал сонирн биш болоод ирсэн байж л таарна. Тэр нэг юм хилээд л байгаа шүү. Үхцээлж иртээ. За гэлээ. За баярлалаа. Төрөний цэги гэдэг эмэгтэй маань ороод ирэх үү? Хараа орж болтгоо гэж бичсэн байна. Оо хөөх юм ээ. Харин Юу гин. Уулын тэр нэг юу кодууд нь ханаа явуулсан. тэгсэн үү? Оо хөөх юм ээ. Ганц өрөөлөн дууцсан. Нөөр орж иддэг. Одоо ингээл сайн анзаарах юм бол энэ ч гэсэн бас л ингээл бид бүгдэд бас нэгэн мессеж, бас нэгэн дохио явж л байдаг л та. Одоо юу гэсэн үг гэхээр бүгд одоо тэр цэги гэж эмэгтэй яг үндэ бидрийг, намайг, таныг бид бүгдийг уриалаад тэгээд энд нэг суглууллаа шүү дээ. Тэгэж бүх зүйлийн одоо connection гоё их үүсвэл мод гэдэг шиг болцоход, урагчхад өөрөө энд байхгүй байгаа нь бас нэг юм ямар утгатай юм болоо. Энэ зүйлээр тохиогоор хорвоо ертөнцөөс биднэрт юу хэлэх гээд байгаа юм болоо. Тийм ээ. Дор бүрнээ та хэд маань бас чимээлж л байгаа, анзаарч л байгаа. Магадгүй бид бүгд нийт дунд өгөх гэсэн маш том ухаарлын мессеж юм билүү, тийм үү? Магадгүй гэдэг утгаар биелж байгаа шүү. Жишээ нь юу вэ гэхлээр одоо та хэдийн маань хинэнч байж болох юм л та. Хинэнч байж болох юм. Өөрийнхөө энэ гоё гайхалтай сэтгэл, зүрх, энерги, гэрэл бүх юмыгаа хүн болгонд харамгүй хуваалцдаг бах, өгдөг бах. Гэтэл буцаагаад яг үүнийг үүсгээд байгаа энэ болгоныг одоо тариад ургуулад байгаа өөрийнхөө доторх модыг хэр их анзаарч усалдаг юм болоо. Өөрийгөө хэр их яг мөн чанартай хайрладаг юм болоо. Гэдэг тал дээр та хэд маань бас дор дорно анзаарах хийгээрэй. Бусдад өгөөл идэг, бусдад гаргаал идэг. Ялангуяа энд ороод ирсэн холбогдсон байгаа хүмүүс бүгдээрээ дийлэнх нь сүнсний хөгжил нэлээд өндөр түвшинтэй гэж надад мэдрэгдэж байна. Сүнсний хөгжлийн түвшин өндөр байна гэдэг чинь өмнөх хүний юуны төрлүүдэд ихээ олон төрлүүдийг дамжаад хорвоо ертөнцийн зүй тогтол, арга ухаан тэр зүйлд маш сайн суралцсан, таньж мэдсэн сүнснүүд байна. Ийм сүнснүүд, ийм хөгжлийн түвшин өндөртэй сүнснүүд өөрөө өөрсдийгөө хүлээн зөвшөөрж таньж мэдсэн ч бай, мдээгүй ч бай, асар хүчтэйгээр энергийн талбарт ангаалтуудыг хийж идэг байхгүй юу? Хүссэн хүсээгүй. Одоо машин суугаад ирэхэд эргэн тойронд байгаа 5 хүнд энергийн ангаалтыг хийж л байдаг. Үгээрээ, үйлдэлээрээ, зүгээр нүдэн ханаа суухад ч гэсэндээ явж л байдаг. Энэ мэтчлэнгээр та хэд маань гаднах орчин нийгэмтэйгээ харилцахдаа маш их зүйлийг бусдад өгөөд л байдаг. Ялангуяа энэ хөгжлийн түвшин, ухамсарын түвшин өндөртэй сүнсэн бие чинь өөрөө ахаад нэг тодорхойлолт нь сэтгэлийн хөгжил буюу сэтгэлийн цар хүрээ, хүнийг хайрлах, бусдыг инэрх, хүндлэх, нэгүсэх тэр зүн нь тэр нэг чадвар нь бас өндөр. Тийм болохоор маш их зүйлүүдийг өгж байдаг аргын тал дээр, энергийн тал дээр. Гэтэл зөрүүлээд өөртөө энэ болгоныг та өөрийнхөө дотроос ундрааж байгаа өөр лүгээ хэр их өнгөж өөрөө би ч нэр энэ бүхний source тэ их сурвалжин штэ. Би өөрийнхөө энэ дотоод их сурвалжаа, өөрийнхөө энэ дотоод үүсгэл бүтээгчээ хайрлаж байгаа билүү? Чагнаж байгаа билүү? Үнцийг өгж байгаа билүү? Хүндлэж, хайрлаж байгаа билүү? Гэт дор дорноо нэг анзаараарай.
гэснээс Мгм. нэг юу яадаг штеп. Тэгэхээр сүүлийн үед хүмүүс их нөгөө өөрийгөө би гэдэг руугаа их төвлөрөөд Мгм. тэгэн гоо одоо тэр чинь ерөнхийдөө нөгөө нэг эго гэж яриад байдаг. Тэгээ нөгөө нэг сэтгэл зүйн тэр нэг юм доголдолтой талуудаа илүү төвлөрч гаргаж ирээд тэр нь орчин тойрондоо ч юм уу хажуу хавийнхаа хүмүүст ч гэх юм уу би илүү гэдэг ч юм уу би тийм гэдэг тэр нэг сэтгэгийг төрүүлээд илүү их нөгөө мэдрэглийн эгогийн амар их хүчжүүлээд байдаг талтай гэж би сонсч байсан байхгүй юу. Тэгэхээр яг өөрийгөө яг хайрлан өөрийгөө тэр яг зөвөр хайрлан гэдэг нь яг цаад утга учир нь яг юу юм гэдгийг би сагуулж чадахгүй л байгаа юм. Тэр их сайн. Тэгэл яг нэг тэр нэг юм сэтгэл зүйн тэр нэг юм нэг одоо бид нар дутагдлаа зөндөө байгаа шүү дээ. Хүүхд хаваасаа эхлээл нэг юм цагаан цайгаан төрснөө тэгээл нөгөө юм нэгэндээ тэр ээж аавынхаа тэр хүмүүжил тэр цэцэрлэг сургууль ангийн гээл зөндөө олон юмнууд дамжиж ирээд тэр болгоноос ингээд өөртөө суулгацсан байгаа асар олон юм нэг юм дутагтай талууд байгаа шүү дээ бид нар. Энэ зөв юм байна гэж өөрийн шинжилгээнгээс суулгацсан тэр зам төлөвүүд. Тэгэхээр одоо эргээд ингээд дотгошоогоо ингээд хараад байхлаа тэр нөгөө суудсан зөндөө олон тэр дутагтай зангууд дээр ажиллах асуудал үүсчихэд байгаа байхгүй юу? Тэгээд тэн дээр ингээд ажиллана гэхээр тэр ингээд асар их за би одоо нэг юмд реакцлж байгаа тэр нөгөө хариу үйлдэлээ анзаараад за би ингэж байна би ингэж байгаа юм байна би юу яагаад ингээл ухаад ахлаар ерөөсөө яг тэр тэгээд ирээд ахлаар яг тэр давцаад хажуугаар нэг өөрийгөө хайрлан өөрийнхөө би чинь ингэж ботхоор нэг жоохон эсрэгцээд байгаа юм шиг тэрний нэг юм нэг зөв баланс байх хэрэгтэй юм уу яг тэрийг бас амтгүй байгаа юм. Тэр тал Зөв. Яасан гоё юм одоо айхтар гэдэг штэ тий. Ямар гоё нэг юм хурц цэвэр айгүй гоё өнцгүүдийг гаргаж ирж асууж байна. За би энэ дээр нь чадах чинээгээрээ өөрийнхөө ухаарлаар хариулахыг хичээе. Би сүүлд саяхан нэг зүйлийг ухаарсан. Тэр нь юу байсан гэхлээр би өөрийгөө хитрхи эго үгүй байлгах гээд хитрхи ухамсар, хитрхи энерги, хитрхи гэрлэн бий байлгах гээд хичээгээд өөрийгөө аяг өвтгөөд исэн юм байлээ. Өөрийгөө аягүйх тийм сул дорой байлгаад исэн юм байна гэдгийг анзаарсан. Тэгвэл миний дархлаа чинь юу юм бэ? Би хаана юугаа гээчихсэн юм бэ гэд чимээлсэн чинь миний эго байсан. Тэгэхээр энэ эго гэдэг зүйл чинь хитэдэд ихтэд ирэхээрээ хуурамч дүр, хуурамч баг, хий хоосон жүжиг болоод хүнийг үгүй хийх, хүнийг одоо өөрөөс нь холдуулах, асруулах асар том тийм дайсан болох нэгуртай. Зөв талаасаа, эерэг талаасаа бидэнд байх ёстой өнцгөөс нь харах юм бол эн чинь бидний энэ ухамсар, цэвэр ухамсарыг, бидний энэ дотоод сэтгэл зүрх, бидний энэ сүнслэг оршихуйг маань хамгаалж байх үүрэгтэй маш том дархлааны систем юм байна гэж ойлгосон. Тэгэхээр энэ эго гэдэг зүйлийг би зөвөр таньж, зөвөр мэдж, зөвөр өөрийгөө хамгаалахгүй юм болвол элдв гаднаас ирэх янз бүрийн дайралт мөн өөрийнхөө энэ дотор байгаа олон төрлийн тэр сөрөг энерги эрчмийн өөрийнхөө одоо өөрийгөө унгаадаг, өөрийгөө үгүй хийдэг тэр олон дайралтууд болгон дээрээ би маш хүчтэйгээр гэмтээд л ах юм байна, өвдөөд л ах юм байна гэж ойлгоод тэгвэл яаж зөв зүйтэйгээр би өөрийнхөө тэр дархлаа болсон эгогоо
хөгжүүлэх вэ, зүгээр таних вэ гэд эргцүүлсэн л дээ. Тэгэхэд надад юу орж ирсэн гэхлээр одоо хүртэл би ажиллаж байгаа. Юун дээр ажиллаж байгаа вэ гэхлээр яг үнэндээ чин шударгаар би Тамира хувь хүн яг хин юм бэ гэдгийг маш сайн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм байгаа юм байлээ. За энэ нөгөө харагдаж байгаа махан бие талаас гэхээс илүүтэйгээр яг тэр дотоод сүнсний хөгжил ухамсар тал дээр яг үнэхээр яг ямар давтамжтай юм. Өмнөх төрлүүддээ ямар туулал яг үнэхээр хийсэн. Үнэхээр хийсэн гэдгийг чи өөрөө мэдэрч байгаа болвол заавал нэг юм дараахан царайлах гал заавал нэг юм бусдтай хим нэг байх гал өөрийгөө дарах нуух хэрэг бас байдг юм уу юм уу гэдэл. Мөн дээрэс нь энэ айхтар хүмүүсийн юм хамыг дамжуулж мэдрэх. За тэгээд тэр айхтар хиц хингэрэг өмсгөл зүйл болдог. Бусдын одоо бөөч гэдэг юм уу янз бүрийн хүмүүсийн дамжуулдаг тэр хим хэмжээс тэр дээд юунуудыг зүгээр л энгийн яриан дундуура сууж агаад л энгийн дамжуултыг хийчихэд идэг. Энэ юу н ямар чадвар юм? Яахаараа чи ингэж байгаа ингээд энэ тал дээр л би өөрийгөө улам илүү танихыг хичээсэн л дээ. Тэгээд миний хариулт нь юу байсан гэхлээр би сүнсний хөгжлийн түвшин яалтчгүй өндөртэй одоо нэг хөгшин сүнс гэж ярьдаг. Тийм сүнс нь мөнөөсөө мөн юм байна. Нэгдүгээрт. Тэгвэл энэ хөгшин сүнс өөрөө өмнөх төрөл өмнөх тууллуудаа дүүргээд гүйцээгээд энд ирсэн юм байна. Магадгүй хамгийн сүүлчийн хүний төрөл юм байна. Магадгүй. За мөн дээрэс нь би энэ одоо юу гэдгийг залуу бага наснаас энэ одоо ухамсар энэ одоо зам өрлөө ингэж шулуудан орж байгаа нь өөрөө өмнөх төрлүүдтэй заавалчгүй шүтэн барилгатай юм байна. Тэгвэл өмнөх төрлүүдтэй би тэр одоо өмнө нь харж исэн тэр бясалгаач тэр одоо лам санвартан тэр бадарчин тэр зүйлүүд байсны дээдээр байсан юм байна. Тэрийг ерөөсөө үгүйсгэж болохгүй юм байна. За тэгвэл миний сүнсэн бие бол ийм юм байна. Би энэрх нэгүсэх хайранд суралцаж чадсан юм байна. Би хорвоо ертөнцийг өөрийнхөө югаараа таньж мэдсэн юм байна. Окей гэд энэ болгоныг л би дотроо одоо дан гэл хүлээн зөвшөөрөөд за тэгээд үргэлжлүүлээд хамгийн сүүлийнхэн зүйл нь энэ холбогдоод байгаа ухамсар дээд бие хим хэмжигдэх хүн гэж яг юу юм бэ? Чи яг үнэхээр холбогдсон юм уу? Эсвэл жүжиглээд байгаа юм уу? Тэ? Энэ давтамж хим хэмжээс чи яг ямар учиртай юм гэдгийг би өөртөө ахаад бүр ухамсарлаж ойлгуулсан л та. Тэгээд миний хариулт нь ахаад юу болж орж ирж байгаа гэхээр чи ийм нэм туулалтай хөгшин сүнс юм байна. Үүнийхээ тусламжтайгаар өөрийнхөө тэр дотоод үүсгэл мөн чанар буюу оршихуйтайгаа нэгдэж чадсан юм байна, холбогдсон юм байна. Тэр нь юу гэсэн үг вэ гэхэлэр одоо эсвэл нөгөө шашин юуны хуваар харах юм бол нөгөө одоо гэгэрлийн тэр юм хомн дээр л одоо хүрсэн л гэсэн санаа юм байна л да. Гэхдээ би өөрийгөө гэгэрсэн гэж бол огт хэлэхгүй зүгээр л яг энэ туулал одоо юугаар явж байгаа, хов талангаар явж байгаа л нэг тийм хүн. Тэгвэл энэ холбогдож байгаа энэ хувь ерөөл нь одоо энэ одоо чадвар чадамж нь өөрөө маш өндөр хэм хэмжээсээс холбогдож байгаа болохоор тухайн тусламж ирээд гуйж байгаа хүмүүсийн тэр сэтгэл доторх элдв болон төрөл төлбүүдийг нь мэдрээд хийх ёстой дамжуултуудыг нь хийгээд өндөр давтамжтай нь холбоод ингээд явдаг. Мөн дээрээс нь тэр нөгөө акаши мэдээллийн товчоо гэдэг нийтийн мэдээллийн сангаас тухайн хүнд буюу тухайн сүнсэн биеинд хэрэгтэй мэдээллүүдийг татаж би өөрөө амаараа гаргаж ирж өгдөг. Алюжин ингээд мэддэг боловсрцсан юм шиг тэр мэдээллүүдийг өгч чадаад байгаа нь өөрөө энэ одоо давтамжийн илэрхийлэл юм байна. Энэ чинь өөрөө миний хэн гэж байгаагийн маш том тодорхойлолт юм байна. За 3 дугаарт гэх юм бол би өөрөө өмнө нь бол энийг хүлээн зөвшөөрдөг байсан. Одоо бол маш сайн хүлээн зөвшөөрч байгаа. Тэр нь юу гэхээр би өөрөө асар хүчтэй тодрон асч байгаа гэрэл буюу гэрлийн дайчин юм байна. Гэрлийн дайчин юм байна.
Тэр нь юу гэсэн үг вэ гэхлээр энэ өөрийгөө таньж мэдсэн энэ харгуй зам, энэ олон 10 тууллынхаа ачаар өнөөдөр би тодорхой хэмжээний өөрийнхөө доторх тэр үүсгэл мөн чанар болсон гэрлийгээ таньж мэдээд тодруулаа явж байгаа ийм одоо гэрлэн бий юм байна. Үүнийхээ тусламжтайгаар сэрхэж яваа, өөрийгөө олох гэж яваа хүмүүст сүнсэн биеүүдэд маш сайн гэрэл болж өгөх үүрэгтэй юм байна. Тусламж үгээрээ болон үйлдэлээрээ өгөх учиртай юм байна. Нэг ёсондоо тэр бусад сэрж яваа, тодорч яваа гэрлэн биеүүдэд маш том дэм болох учиртай тийм одоо гэрлийн их сурвалж юм байна, гэрэл юм байна л гэдгийг бүр өөртөө ингээд үе зайгүй сануулаад ойлгуулаад байгаа л да. Аруулаад мэдүүлээл байгаа. Энэ маань сүүлийн үед маш тийм одоо аргын амьдрал дээр их биелэлээ олж байгаа. Зүгээр хүнтэй яриа суухын төдий, зүгээр хүнтэй холбогдохын төдий танаас ийм энерги мэдрэмж төрлөө. Миний нулимс ингээд урсж чинь өвөөтөөгөө уулзсан юм шиг боллоо. Аавтайгаа таарсан юм шиг боллоо. Инглээ тэглээ гар хөл би ингэж арцаагаад ийм гоё энерги мэдрэмжийг авлаа. Инглээ гэж хэлж байгаа нь өөрөө нөгөө л гэрэл яваад байна. Нөгөө л одоо өгөхстэй үүргээ өгөөд байгаа юм байна. За ойлголоо. Би эн чинь би юм байна гэдгийг л маш сайн хүлээн зөвшөөрөд байгаа. Тэгэхээр миний өөртөө одоо авж байгаа тэр хамгаалалт, тэр дархлаа, тэр эго маань бол ердөө энэ байгаа юм. Нэгдүгээрт би сүнсний хөгжил өндөртэй хөгшин сүнс юм байна. Хоёрдугаарт яахын аргагүй өөрийнхөө өмнөх насны тэр олон туулал, тэр олон одоо буян заяа үеийн үрээрээ өөрийнхөө дотоод үүсгэл мөн чанар тэр дээд эрчим энергитэй холбогдож чадсан юм байна. Гуравдугаарт гэх юм бол би өөрөө Light of Warrior буюу гэрлийн дайч юм байна. Оюун санаа ухамсар буюу сэтгэл дотоод мөн чанарын хувьд бусдад дандаа одоо гэрлийг, хайрыг, ухаарлыг хуваалцах учиртай ийм илгээгдсэн сүнсэн бий юм байна. Ийм учиртай хүмүүний биед ирсэн юм байна гэд явж байгаа. Тэгэнгүүт энэ гурван байдлаар өөрийгөө бүр ингээд маш сайн хүлээн зөвшөөрөөд, маш сайн үзэл бодолтойгоо бат нэг цул болоод ирэхээр хүссэн хүсээгүй миний ажил, хүссэн хүсээгүй миний хэлэх үг хүрх ёстой хүндээ хүрхийн дээдээр хүрч байгаа. Авах ёстой хүн ч гэсэн авахын дээдээр авч байгаа. Зөрүүлээд өөрийн маань миний доторх өнөөг хайгаад исэн сэтгэлийн маань амар амгалан тэр сэтгэлийн маань тогтун байдал хаалгыг маань төгшөд ороод ирж байгаа байхгүй юу? Би хэн гэдгийгээ таньж мэдээ, хэн гэдгийгээ хүлээн зөвшөөрөд ирэхээр сэтгэлийн амар амгалан гэж зүйл нь сайн байна уу? Энэ хүртэл чинь их удаан хүлээлээ шүү. Одоо хамтдаа цаашаа явах болно гэд дөрөө харшуулаад маш гоё амар амгалан одоо цагтаа оршоод хийх ёстой зүйл, учирлах ёстой үйлүүдээ хийгээд өгөх ёстой тэр гэрлээ түгээгээд ингээд явж байгаа. Тийм байгаа. Энэ болохоор миний хувьд дээдийн дээдээр өөрийгөө хайрлах тэр хайр маань байсан. Өмнө нь бол би зүгээр л дөмгөлдөг байж хайрлах гэхээр нэг мөө махан биеийнхаа төвшөнд эсвэл нэг мөө эго бодлынхаа төвшөнд нэг массажинд орохоор ч гэдэг юм уу, гоё брендийн хувцас авахаараач гэдэг юм уу, эсвэл гоё охинтой хүүхэнтэй болцохоорооч гэдэг юм уу, өөрийгөө ингээ хайрлцлаа, баярлуулчлаа гэж боддог. Гоё хобби хийхээрээ, гоё ном уншихаараач гэдэг юм уу. Гэтэл яг нарийн төвшин сүнснийхаа хувьд дотоод тэр үүсгэл мөн чанарынхаа хувьд, ухамсарынхаа хувьд хин гэдгийгээ таньж мэдээд ямар учиртай, ямар зоригтой гэдгийг нь ойлгон хүлээн зөвшөөрөөд түүнтэйгээ уусан нэгдэх нь өөрөө дээдийн дээд хайрлах үе юм байна. Тэгж чадах юм бол дэргэд өнөөх амар амгалан хоосон мөн чанар чинь өөрөө хүрээд ирдэг юм байна гэж таниад л явж байгаа да. За, баярлалаа. Сонсон ч юм бүр нүүрэн бишээгээл. Гэл амар гой сонслоо.
баясаа сонслоо. Тэгээд нөгөө одоо нөгөө За байж байгаарай. Та түр хүлээж байгаарай. Би таны асуултыг чинь бодоодох юм. Юу гэнэ эргцүүлэх юм. Би өөр дутуу гэсэн юм юу байгаа вэ? Бодол хийсэ билүү яг нөгөө энергийн хувьд асуугаад байна л да. Танаас ингэж оргилж ирж одоо асуусан тэр мэдрэмжинд чинь би гүйцэд юм өгч чадсан билүү үгүй юу гэж жоох өөр шихэн тэтгшөөч юм л байдаг. Та нэг хэлсэн шүү дээ асуултныхаа төгсгөл хавьд нь. Миний энэ өөрийгөө хүлээн зөвшөөрч хайрлаж байгаа маань юутай эсрэгцэлд ороод зөрөөд идэг гэж хэллээ. Яг нөгөө эгоны устгал буюу би одоо бид нөгөө нэг үтэй ботлоо яг ингээд энэ дүрийг бүтээсэн байгаа. Энэ одоо бидний одоо би гэдэг юм биш тий. Дотор маань ингээд асар олон нөгөө юм сэтгэл зүйн тэр нөгөө муу сэтгэл зүйнүүд гэх юм одоо тэр эгонод нэр нэг эго биш гэдэг байгаа байхгүй асар олон эго. Тэгээд тэр болгондоо ингээд нэг ямар нэгэн боллоо гэхэд тэрэнд ингээд хариу үйлдэл одоо юу гэдэг хариу үйлдэл үзүүлж байгаа нэг тэр уурч гэдэг юм хомдолч гэдэг юм эсвэл хатаархалж дөрвөл нэг юм хэрэггүй тэр нэг дотор байгаа тэр нэг сэтгэл зүйн төлөвлөгөөтэй хүн ер нь баригдаад ингээд яваад идэг гэдэг би итгэдэг байгаа байхгүй юу. Тэгээд ерөөсөө нөгөө нэг гол зорилго гол юугаа ингээд барьж авч чаддгүй нэгэн төрөлт барьж чаддгүй тэгээд ингээд ерөөхдөө нөгөө өөрт тохиолдож байгаа өөрт ингээд тэр нөгөө тохиолдож байгаа гадны нэг юунуудад ингээд тэр нэг хариу үйлдэх донд л ингээд яваад идэг. Тэр зүйлээд өөрийг нь яг ингээд capture хийгээд байгаа тэр юмнуудаа устгахгүй л ерөөхдөө эндээс гарч чадахгүй юм байна гэж бодоод байгаа байхгүй юу. Тэгээ хэрэг тэр нөгөө эго гэдэг эднэрийг ингээд устгаад ирэхээр эргээд тэрэнд нь өөрийгөө хайрлах гэдэг нэг тэр юмнууд нь ингээд хоорондоо ингээд зөрчилдөд байгаа юм шиг. Би чи юм штэ би ч юм гэдэг нэг юм одоо юу гэдэг нэг тодорхойлолтын дунд ингээд оруулчихаар эргээд тэр нь өөрөө эго ч юм шиг нэг сонио. Зөрчилдөд байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй. Зүгээр миний маш сайн тодорхойгоор мэдж байгаагаар бол хувь хүний дотор хэдий чиний зөрчилдөөн байна, хэдий чиний эсрэгцэл байна, хэдий чиний хар бараан сөрөг зүйлүүд байна. Төдий чиний тухайн хүн өөрийнхөө яг дотоод үнэн мөн чанараасаа алсарсан байна л гэдгийн дохио юм билээ. Буюу худал хуурмаг донд эргэлдээд байна. Худал хуурмаг ертөнц дүр баганда орооцолдоод бүдрээд тэрнээс гарах гэж яваад нөгөөтгөнд нь тэгэлдэж очиод ингээд тэрэн дотроо л байгаад байна гэсэн санаа. Тэгвэл яг үнэхээр өөрийнхөө тэр одоо дотоод жинхэнэ мөн чанар, дотор байгаль ертөнц, дотоод тэр нэг сүнслэг оршихуйтайгаа тодорхой хэмжээнд ойртоод, холбогдоод таниад ирэхин цагта таны зүрх сэтгэл дотор хязгааргүй бүр тийм гэхийн эцэсгүй тийм гоё том уудам орон зай үсэд түүнийг дүүргэсэн их хайр, нэгүсэл, уучлах, өршөөл хамгийн бүгдийг бусдыг их хайр өөртөө олж авсан, өөрийнхөө тулдаа мэдж авсан нэг жижигхэн зүйлийгч болтугай өнөө хүмүүстэй өгчих юмсан, хуваалцчих юмсан. Үүнийг нь хариуд хэн юу гэж хэлэх нь яах нэг нь огтоос хамаагүй. Гол нь миний өгж байгаа энэ зүйлийг би өөртөө үн цэнийг мэдчихэл байгаа юм чинь хамаагүй шүү дээ гэд бусдад дандаа хуваалцах. Гэрэл гэгээ, аз жаргал, тайван амгалан тогтоон байдал гэдэл бүр ингээ хязгааргүй дүүрэн тийм гэрэл гэгээ сайн сайхан тийм зүйлүүд хүн өөрийнхөө яг тэр үнэн мөн чанар руугаа үнэн байгаль төрхлүүгээ ойртох тусам улам тодордгийм билээ.
Эсрэг зүг рүү явах тусмаа сөрөг зүйлс нь улам ихээр гарч ирээд идэг. Сөрөг зүйлстэй улам ихээр орооцолдоод идэг. Илүү шинж чанартай байгаад идэг. Тэр тэгсэн чинь энэ ингэчлээ. Тэр муу яхаар энэ муу ингэж байгаа. Ингэхээр л болохгүй юм уу? Миний дотроос нэг юм гарч ирчээл тэгээд их ингээл өөрөө нэцаагдаал бууж өгөөл улам бүр тэмцэлтэй л идэг те. Гэтэл яг үнэндээ тэр чинь зүгээр нэг юм дүр байгаа байхгүй юу? Хоосон дүр. Тэгэхээр жинхэнэ үнэн рүүгээ хөтлөгдөө, жинхэнэ үнэнтэйгээ нүүр тулаад ирэхээр тэр шинж чанарын төдий дөрүүд түүнээс үүсэх элдв сэтгэл хөдлөлөө, сэтгэлийн хор хэрүүд аяанда зөөлрдөг юм байлээ. Аяанда цэвэрлэгддэг юм байлээ. Алсуур ангаагддаг юм билээ. За. Ярьж болох юм болоо би нөгөө цэгийг хийсэн түрүүн За. орж чадахгүй зөвхөн орж ирлээ. Бололгүй яах вэ? Гол нь нөгөө сүүлийн 10 минут нь эхэлсэн явж байгаа шүү. Тийм үү. Би тэгэд яачаад энэ нөгөө тасалт дуусчих юм бол өргөжлүүлээ дахиад линкээ тавиад сүүлийн буюу 3 дахь ярилцлага явах юм 40 минут. Та өргөжлүүлээ яаж болно? Таны хүлээж ийлээ. За. 5 жил зүүн хэргэлжээд одоо яагаад орж чадахгүй байна гэд нэлийн үзлээ дэж чаад альтит юм уу хийж хүртэл орж ирлээ. За. За миний хувьд болохоор ер нь бол оюун сүүлийн үед яг яагаад байна вэ гэхээр одоо оюун бодол би сэтгэл ингээд нэг юм зөрөлдөд. Өөртөө одоо хит их одоо нөгөө цаг наргуу за ингээд нөгөө амжуулж जैन болж जैन гэдэг ингээд яваад гэсэн тэр зүйл маань сүулдэ одоо нөгөө заавал яагаад ингэх хэрэгтэй болоо гэсэн тийм бодол төрж эхэлсэн байхгүй юу. Тэгээд яагаад юм байж болохгүй гэж гээд өөртөө нөгөө юм нэг бас хэсэг хугацаанд авч чөлөө өгдөг. Тэгээд тийм боломжуудыг өөртөө гаргаж эхлэхэд байгаа. Тэгэхээр тэрний үг гэж юм гэхлээр би болохоор миний бие махбод өөрөө нөгөө энэ дотроосоо тэр зүйлийг хүсэж байгаа юм байна гэдэг зүйлийг өөртөө бол нөгөө надад яг юм дуу олж хэлээд байна гэд тэгж ойлгоод явж байгаа юм байна. Миний хийдэг ажлын үед болохоор би ер нь үндсэн ажил одоо мэргэжлээ өөрчлөөд бусдад туслах бусдыг сайн сайхан яг бас эрүүл зөв хэм маяг амьдралтай болоход нь бас туслах сэтгэл өөрчлөлт ер нь бол тийм ажил хийдэг. Тэгээд 3 хүүхдийн хажуугаар бас ингээл амжуулж болж ингээд нэлээд бас зүтгээд гүйсэн тэгсэн сүултээ жоохон бие хүртэл одоо өвдөөд тэгэхээр л хүн ер нь нэг хардаг юм билээ л дээ. Би одоо яг үнэндээ юуны төлөө ингэж явж гэн өөрөө ингээд өөрийгөө хаяад одоо яваад байгаа юм шүү гэдэл тийм асуулт өөрөөсөө асууж эхэлсэн. Тэгээд өөрийгөө бас таних хэрэгтэй байна, мэдэх хэрэгтэй байна. Би яг юу хүсэж, юу хийх хэрэгтэй, яах хэрэгтэй хүн юм гэдэл тийм зорилго өөрчилж явдаг. Тэгээ бас нэг юм онцлог нь тантай бас яаж яваад ийм фэйсбүүкээр холбогдсныг бас сайн мэдэхгүй байгаа. Гэхдээ би сүүлийн нөгөө дэлхийн бөмбөрцөгний юм зураг авих тавьдаг байхгүй юу? Тэгээ нөгөө бас нэг юм зураг зурах юм боломж биднээс болдоо. Тэгээ хүн болгоо одоо өөрийнхөө хүссэн зургийг зураарай гэхдээ би дэлхийгээр ер нь юм бас юм тойрч аялье явж үзье гэсэн тийм сэтгэл өөрчлөөд дэлхийн бөмбөрцөг зурж ирсэн. За. Тэгээ хүмүүс бол одоо ингээд сарнай цэцэг зүрх мөрөх гэх ингээд зурж лээсэн л та. Тэгээд тухайн үедээ тэгжсэн ч гэсэн дараа нь явд гадагшаа явах боломж олдоод аялаад явсан чинь яг тийм бөмбөрцгийг одоо харж эхэлсэн байхгүй өөрөө. Бодтоор нэг одоо ингээд бүтээн байгуулалт хийцэн тийм зүйлүүд. Тэгэл тэрнээс хойш ер нь тийм дэлхийгээр тойрч эхлэх юм байна гэсэн тийм бодолтой л бөмбөрцгөө одоо ингээд одоо сторийн дээрээсэн ч гэсэн ерөөсөө юм бол ингээд оролцдог. За хоёлаа гол асуух юм нь хэлэх ярих юм нь юу вэ? Ингээд би болохоор яг одоо ингээд
тэр зорилгыг олохын тулд би ямар ч байсан өөрийгөө ингээ ухаж таньж мэдэх хэрэгтэй байна. Гэхдээ яг ямар ч шиг зорилгоор яаж явах нь бол тодорхой биш байгаа байхгүй. Тийм учраас би уулзах хэрэгтэй хүнтэйгээ ямар ч байсан уулзчихъя. Яг тэгэхээр нөгөө учрал бүхэн чи өөрөө цаана утга учиртай байгаа гэсэн тийм зорилгыг өөрчлөөд ийм нөгөө яриа хөөрөлтөн болдгоо гэхлээр нь ер нь бол сонирхож гэж орж ирж үзэж байгаа юм байна. Зөв. За талархлаа. Яг одоо бол хоолой амир ингээд юм чичрээд байгаа мó хоолой энэ дээр яг нэг юм амир юу вэ? За наадахыг чинь л одоо хоёул анзаарна шүү те ямар учиртай юм бол. Тэ. Харин тийм яг энэ дээр нэг юм ингээд тэгээд ирчихвэн сая. Одоо ингээл баг ухаал татгшоогоо чимээлээд л тэгэл одоо цагтаа оршоод юм болгоныгоо ажиглаад л тэгэл багаар л одоо зам харгуй маань тодрох бахта. Миний хувьд ч ихсэн одоо нэг хайхтар тодроод одоо нэг хайхтар одоо юу гэдгийг алж хадаад байгаа юм байхгүй. Авь адилхан өнөөдрөө мэдрээл одоо цагаа анзаараад л бүх зүйлийг хүлээн зөвшөөрөөд л таньж мэдээд л дотор зүрх сэтгэлээ чагнаа тэр юу хөтлөж байна, хааш чиглүүлж байна түүнийхээ дагуу л явж байгаа. Тэгэхээр тантай би ч мөн адил, бид хоёртой бусад маань ч мөн адил. Нэг тийм яг тодорхой бол биш. Гэхдээ дотор бол маш гоё итгэл найдвар байгаа тий. Бол хэмжээрсэд нэг мэдхгүй зүйл байсан ч гэсэн би мэдхийн төлөө нэг итгэл өөрчлөлт явдаг юм байна гэсэн тийм сүулт ийм бодол төрөд байгаа байхгүй юу? Олоод мэдчихье, өчрөө олчих гэдэг тийм итгэл өөрчлөлт хүн ерөөсөө явдаг юм байна шүү дээ. Яг өчтөрх нь надад ер нь бол тэгж бодогдчихсэн. Яг зөв. За манайхаа энэ хоёр дахь хэсгийг ингээд өндөрлүүллээ. Энэ зүүмийнхаа юуг ингээд одоо нэг гэсэндээ би нийт нөгөө альбиусны гишүүнчлэл болоо төлбөрийн төлөөг болохоор л 40 минутын экземплаар нь ингээд яваад байгаа байхгүй юу. Тэгээд уг нь бол тэгэл оролдоол тэр нэг юмын төлөөл ингээд өссөн хугацаагаараа уртд нь ингээд уулзал ярилцлага хийгээл явуул уг нь амар л бах л та. Яач утсан. Тэгвэл надаа өнгөрсөн 7 хоногт яг энэ уулзалтын дараа тэгэж орж ирж ирсэн. Яг ингээд Facebook дээрээ зар тавилаа. Тэгэнгүүтээ тусгай группт хийлээ. Тэгэнгүүтээ линкийг өглөө. Тэгснээ 40 минутаар 3 тастаад ингээд оруулж байгаа нь нэг юм шигшээд байгаа юм шиг. Юу шигшээд ин гэхлээр тухайн хүн өөрөө яг үнэхээр энэ зүйлийг сонирхож байна уу? Яг үнэхээр сэтлэн байна уу? Тийм байх юм бол нэг юм даваа ихаад сорилт ихаад ороод ир гэж байгаа юм шиг нэг тийм мэдрэмж надад төрж ирсэн. Тэгэхээр яг өнгөс талаас харах юм бол ядаргаатай нэг юмны төлбөрийн төлчихгүй гороолцсон гэж харах. Гэтэл цаад мэдрэмж талаас нь надад тэр айгу айтайхан санагдсан. Нэрээ бүр яг хүссэн хүн нь тэгээд ингээд 3 удаагийн таслалтай ч гэсэндээ орж ирээд яриа юуг ингээд сонссоо шимтээд за тэгээд ярианы төгсгөлд нь чин сэтгэлээсээ талархсан сэтгэлийнхаа хандивыгоо өргөд ингэх юм бол хин хиндээ илүү гоё юм үр дүнтэй юм байна да. Нөгөө авж байгаа хүндээж өгч байгаа надтаач гэдэг юм уу тийм ээ. Тийм болохоор энэ зүйлийг нэг хэсэгтээ өргөжлүүлэх баха. За таад маань би бас баяр юм ба. За Нөгөө яран дондороо ингээд одоо би мэдээж ингээд өмнө төрлүүд байгаа шүү дээ. Одоо санахгүй байгаас шүү дээ. Тэгээд тэр өмнө төрлүүдтэй одоо зөндөө олон ингээд өөр төрлийн үзээ тэгээд дахин дөрүүдийн чинь нэргэрээд бас нэг амьдралд явж байгаа сүнс байгаа дээ шүү дээ. Тийм ээ бид нар. Тэгэхээр таны нөгөө нэг тэр дээд тухамсарт биетайгаа ингээд холбогдсон гээд байгаа яг
тэр холбогдсон тэр юугаараа дамжуулж та яг энэ нөгөө өмнөх одоо нөгөө төрлүүдийнхаа тэр мэдээлүүдийг би энэ төрлөө ийм юм байсан юм байна. Тэр төрлөө тийм юм байсан юм. Ийм юм туулж ийм одоо ингээд үлээ амьдралаар амьдэрсэн юм байна гэдэг нэг тэр юмаа тэгж ерөөсөө мэдэж авсан юм. Яг тэр нөгөө тэр бол одоо ингээд асар том мэдээлэлт ингээд та холбогдсон байна шүү дээ. Хариулт нь маш тодорхой. За байж байгаарай. Уучлаарай яригэн тасалчи. Хариулт нь маш тодорхой. Нэг талаасаа тийм 50%, нөгөө талаасаа үгүй 50%. Юу гэсэн үг вэ гэхлээр бүр 10 жилд байхын л би нэг тийм үг басал жоо сонин хөвгт байсан юм шиг байна. Одоо энд дэд тасхны аваа гэд та хэд мэдэх хорооллын урууддаг замд байдаг. Тасхны аваан дээр гараад хичээлээ тарж гараад эсвэл зуны амралтаараа ерөнхийдөө л тогтмол гардаг. Гарч очиод тэр овон дээр очиж суучдаг, нар жаргахыг хардаг. Зүгээр тэн дээр л ингээ байж явах дуртай нэг тийм нөхөр хүүхэд байжээ. Тэгээд нэг удаа тэгээ явж байхдаа би нэг ийм лам нүдэнэ зогсож байгааг харсан байхгүй юу. Тэгээд тэр дүр зураг надад их тод орж ирж ирсэн. Их тийм шокны гайхалт төрүүлж ирсэн. Энэ хүн салхины өөдөөс сэвшиж байгаа салхины өөдөөс нүдэнэд юу хийж анирдан зогсон болоо. Ямар сони юм бэ? Энэ юу хайгаад байгаа юм бэ? Эсвэл унтаад байгаа юм болоо зогсоорой гэд би нөгөө хүүхэд байсан болохоор. Гэтэл энэ хүний энэ ламын зогсож байгаа ламын цаана тэр доор ингээл амьдрал буцлаад машинууд түгжрээл хүмүүстэй нэгнийхээ дээр доор орох гол ингээл бөөнл тийм божигнаан амьдрал байхад энэ хүн яг энд зогсож юу хийж байгаа юм болоо гэд би их тухайд их гайхажсэн. Тэгээд сүүлд эргэцүүлээ бодсон чинь тэр яг жинхэнэ лам, жинхэнэ хүн биш байсан юм билээ. Миний ой тоонд орж ирж ирсэн нэг хэсэндээ төсөөлөл буюу нэг тийм зүйлийг би харсан гэсэн үг. Хиймлэр, хийсвэрээр. За тэгээ сүүлд нь тэр нөгөө нэг бүлгийн ховсын эмчилгээгээд энд үед нэг газар санамсрхүү зүгээр ороод тэгсэн чинь тэр хүмүүс маань гар гарнаасаа бариад ингээрээ тэгээрээ би та хэдийн өмнөх төрөлтэй чи уулзуулна гэд. Саяхан дөө 3-4 жилийн өмнө нэг ивентэд би орвоо. Тэгээ ороод ингэ сууж исэн чинь нөгөө баг багтаа төсөөлж харж исэн. Тэр лам ороод ирдэг. Их гайхсан, нөгөө талаас их гайхсан, мөртлөө нөгөө талаас ийм сонин дотор ингэ үжээ мэдчихсэн юм шиг мэдрэмж. Тэгээд тэгэхэд тэр ховсын мэдрэмжээр их гоё мэдэрсэн, маш сайн мэдэрсэн. Тэр сууж байгаа ахуй, ард нь байгаа судар модорч гэдэг юм уу. За тэр амьсгалж байгаа байдал мэдлж гэдэг юм. Тэр зүйлийг маш сайн таньж мэдсэн. Тэгээ гарч ирэхдээ тэр ивентийн дараа би гарч ирэхдээ ихээ ах тэр өөлжсэнээ санаж гэрлэг болох явж хат. Чи ийм одоо буян заяа ийм чинхүү итгэл үнэмшилд ор ийм сүсэг бишрэл, ийм ариун буян те хойчийн төрлөө бодож тэгж айхтар одоо энэ номын зам мөрийг хөөж бусдад тусалсан, өөрийгөө ирэлхийлж олсон ийм гайхалтай буян заяагаар өнөөдөр чи энд хүн болж төрсөн юм биш үү Тамира. Тийм байхад чинь уналтанд орчхоор өөрийгөө хинч биш, юуч биш, хог новш адил үзэл уналтнаасаа гараа гайгүй болчихлоорэ чихтэйхэн мундаг би болчлоо гэж хөөрөл эгогоо өртөөдөх хэрэг байгаа юу гэд би өөртөө ярилцаа явжсэн байхгүй юу. Тэр айгүй тод санаж байна. Тэгэхээр би энэ ухамсар дээд бие гээд энэ одоо дээд хэм хэмжигдэхүнтэй холбогдохоос өмнө ерөнхийдөө гадралдаг л байсан гэсэн үг, мэддэг л байсан гэсэн үг. Тэр өмнөх төрөлтэй нэг тийм байжээ, тэгдэг байжээ гэдгийг таньдаг байсан гэсэн үг. Энэ ухамсар дээд бие хэм хэмжигдэхүнтэй одоо холбогдсноороо би учиргүй кино кадр ингээд эргүүлж ухрааж байгаа юм шиг тэгтээ тэгжсэн байна, ингэхдээ ингэжсэн байна, тэр тэгэхэд ингэсэн гэдгийг бол би нэгийн ч бол тод хараагүй. Гэхдээ юу тод орж ийн вэ гэхээр миний итгэл үнэмшил маань маш их тодорч байгаа байхгүй юу. Одоо энергийн төвшөндөө би түрүүн хэлсэн шүү дээ. Би өмнөх төрлүүдээ яг хэн байсан юм бэ? Юу байсан юм бэ? Яаж энд ирсэн юм бэ гэд бодохын төдийд, өөрийгөө мэдрэхийн төдийд
үнэн гэж байгаа юм шиг тэр дотор дуу хоолой маань ингээд улам чанга сонсогдож байгаа байхгүй юу? Тийм болохоор улам илүү үнэмшилтэйгээр би тийм байсан болохоор өнөөдөр ингэж явж байгаа юм байна гэдэг ойлголтыг ухаарлыг өөртөө аваа явж байгаа юм. Тэрнээс биш бол хумсар дээд бие хэмжигдэхүүнтэйгээ ингээд холбогдлоо гэхээр учиргүй л өмнөх төрлүүдээ санаж мэдээл дурсаад ингээд ин гэсэн үг бас биш шүү. Гэхдээ хараа энэ дээр бас энэ зүйлийг хэлмээр санагдчихлаа. Загсны мар усгүй гэдэг шиг би өөрийгөө ингэж яаж махад сонин санагдаад идэв. Одоо ингээл учиргүй ухаал өөрийнхөө ингээл таних гад ингээл өнгийхөр. Хүний дамжуулалтан дээр, хүний юун дээр орж ирдэг. Эгөө сонин дамжуулалтад орж ирдэг. Өмнөх төрөлтөө одоо жишээ нэг юм ихтэй байсан да. Энтгэхт хаан байсан гэжсэн баха. Хаан байсан. Тэгснээ дараагийн төрөлтөө хаан гэлөө Аз энэ газар лам хийгээ сүмд завлан сууж исэн гэдэг ч юм уу тий. Тэгж яагаад энэ сүүлийнхэнд энэ төрөл юун дээр эмхтэй хүний Монгол эмхтэй хүний бие дээрээ ингэсэн ингээл өвтөр яриад ингээл дамжуултанд яваал ингэсэн чинь дамжуултын дараа хэвчээ ингээл учиргүй амаа дараад гайхаад ингээл яасан гэл тэгсэн чи би уучхаараа жоохон авир гаргаад идэг. Тэгээ тэр авир маа нэг юм одоо бодохоор яг юм эргэтэй хаан шиг байгаад идэг юм л дээ. Би бүр гайхаад юу гэсэн үг гэл тэгсэн чи бар савнд ороод найзтайгаа уухаараа ирчүүдийг биш хүүхнүүдийг дайлаад нөгөө хэдээрээ хажуугаар ингээл 5-10 хүүхнүүд тойр суулгачаал ширээ дүүрэн бараг сарынхаа цалингаа цацаад ингээл уугаал идэг. Тэгээ тийм нэг дүр зураг өөрөөс нь анзаарагддаг. Зарим тохиолдолд болохоор юугүй энэ байгаа амьдралаас цухтаагаад тэр нөгөө сүм юун дээр очиод завлаа суучмарч юм шиг санагдаад ингээд хэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ юу гэж нэг гэхээр бид нар угаасаа өмнөх төрлөлтөд асар олон зүйлийг туулсан үнэн явсан нь үнэн, түүнээс ухаарл аваад өнөөдрийн хөгжил дэвшилд ирсэн нь үнэн. Тийм болохоор зарим хүмүүсийн хувьд айхтар тод сандаг мэдэрдэг авчиг, заримынх нь хувьд гүйцэд тод санахгүй байгаа ч гэсэндээ дотор ихтгэл үнэмшил дуу хоолойнд нь байж л байгаа гэж би хэлэх гээд байгаа юм. Тэгэхээр та өөрийнхөө дотор дуу хоолойтойгоо үнэн зөвөр холбогдохын тулд өөрийнхөө бодол оюун санаа сэтгэл зүрхээ маш сайн ангааж, чөлөөлж, уучлж, баг-багаар өөрийгөө таньж гимэн өөрийнхөө өнөөх дуу хоолойгоо маш тод сонсноо гэсэн үг. За нэгэнтээ та өөрийнхөө дотор дуу хоолой зөв мэдрэмжээ тодтгон сонсож чадаад ирэхийнхаа цагтаа таны хүсэж байгаа мэдэх учиртай тэр зүйлүүд өөр аяанда цохирлоороо тодроод гараад ирнэ. Өмнөх төрөлтөө юу байсан, хэн байсан ч гэдэг юм уу. Энэ хорвоод яг ямар учиртай, яагаад явсан, яагаад энэ амьдралдаа энэ хүнтэй очирсан, яагаад ингэсэн ч гэдэг юм уу тий. Энэ болгоно нь аяанда араасаа тодроод гараад ирнэ гэж хэлэх гэсэн юм аа. Тэгээ саяны эмэгтэйгийнхээ асуултын тасалдуулсан өөр гүйцээгээгүй юм байвал асуугаарай. Баярлалаа. За байж байгаарай манайхаа хардаа түрүүнээс надад нэг ийм мэдрэмж төрөөд юм л. Одоо энэ хитэн үзэж байгаа юм. 7 үзэж байгаа юм. Та 7 дунд яг энэ зүн чадвар юу нэлээд өндөр хөгжилтэй. За тэгээд тэр одоо дээд хэм хэмжигдэхүүнтэй зүүд нойроор ч өнө бодол оюун санаагаар ч өнө холбогддог. Нэг тийм хүн яалтчгүй намайг ажиад байгаа мэдрэмж төрөөд байгаа байхгүй. Бүх юуг юм анзаараад хэлж байгаа үг хэл түүнээс энерги за тэгээд энэ вибрац ирчим гэл бүх юмыг ингээл ажаал анзаараад байгаа. Тийм ажиглагдаад байх юм. Тэг одоо юу хэмдэ тэг энэний талаас одоо буруу биш. Хүн чи альва юмыг таныхын тулд ажиглаж анзаарч иж мэдэрдэг, холбогддог, нөхөрлөдөг тийм үү? Гэхдээ зүгээр миний хэлэх гээд байгаа юм нь жоохон эвгүй байна. Надад ингээд ажиглаад байгаа нь 24 цагийн камер тавьсан юм шиг миний ингээд юмнуудыг унших гээд байгаа ч гэдэг юм уу. Ийм мэдрэмж орж ирээд байна л та. Юу хэлэх гээд юм гэхээр хэрвээ яг тийм хүн яг өөрийгөө ингээд мэдж байгаа бол юу хэлэх гээд юм гэхээр та зүрхээ сонсоод үзье.
энэ тарих оюун санаа юугаараа биш яг зүрхээрээ мэдрэх гээд үз. Миний хэлээд байгаа өгөөд байгаа энэ мессежүүдийг, энэ ухаарлуудыг, энэ өнөөдөр яагаад зүүм уулзалт хийж байгаа, яагаад 7 хоног болгон хийгээд явна гээд байгаа юм. За тэгээд энэ зарим хүмүүсийн хувьд бол айхтар нууц байдаг энэ өмнөх төрөл мөрөл янз бүрийн толботын юмнуудаа зүгээр л ингээд нийн нүгүү ярилцаж уудлаад байгаа юм. Бүх юмд ингэж нээлттэй элен далангуу байгаад байгаа юм. Эний цаана яг юу байна вэ? Ямар сэтгэл байна вэ? Ямар хайр байна вэ? Гэдгийг та нүдэрээ тархиараа яг энэ юугаараа биш, чихээрээ биш, энэ дотор зүрх сэтгэлээрээ намайг таних гээд үз, харах гээд үз, сонсох гээд үз. Тэгж чадах юм бол танд илүү итгэл төрнө. Тэгж чадах юм бол та намайг маш хурдан таних болно. Би энд эргэлзэхгүй байна. Яагаад тэгэхээр би өөрөө жүжиглээгүй. Бүхий л боссон процесс үйл явдал. За тэгээд холбогддог яадаг хэм хэмжээст юм болгоныгоо нууж хаах зүйлгүйгээр үннээр нь ингэж гаргаж чинхүү бусдын төлөө чинхүү үгийг гэсэн энэ сэтлэлээр үлдэж байгаа болохоор тийм байгаа шүү. Орой багш. За орой мэндий. Хэлээд байгаа би юм бол тэгэх таахгүй. За мэдхгүй дээ. Хэлээд байгаа юм шиг санагдаад тах юм би. Тэгээд миний яг тийм зүүд бол надад яг орж ирж исэн байхгүй надад. Таны одоо энэ хэлээд байгаа зүүд. За. Зүрхээрээ нөгөө өөрийгөө хайрл гэж зүүд орж ирээд. Аа. Гэхдээ тархиараа биш зүрхээрээ гээд бүр амар тийм тод зүүд би нэг амар зүүдлээд байдгүй нь яг тийм зүүд бол орж ирж исэн надад. Яг нэг сар марын өмнөөс жилүүд дээр нь л тийм зүүд бол орж ирж исэн. Тэгээ би анхны лайв дээр бол одоо энэ зүүм уулзалтан дээр бол орж ирж исэн та санаж нүгөө нөгөө гүүрний зурагтай. Саналгүй. Тэгээ хоёр дахь юунд нэр нь орсон юм нэ унтаад өгсөөсөө сонсож байгаад ягаад унтсан бөө мэднийг эцэн өглөөс шүү. Тэгээд сая ингээд бас ингээд нөгөө таны эхлээд бас орж ирсэн тэр мэдрэмжүүдийг ингээд яасан чинь бас л яг л нэг тийм бас наны хэлээд байгаа юмнууд ингээд нэг л давхцал болоод л байх шиг тань санагдаад тань л та ингээд өөрийгөө чагнаад өөрийгөө дотоод юунаасаа мэдэргээл. Тэгээ миний хувьд бас тэгэл нөгөө таньж мэдгээл нэг өөрийгөө ингээл гацж байгаа. Тийм л мэдрэмжтэй л агаад шүү. Ингээд яг нөгөө юм дээр ингээд нэг юм хийхээр бас ингээд төвлөрөхгүй. Тэгэл эзэний л ийшээ ингээд бүр ингээд ийшээ ингээд татагдаад орж ирчихэл тэрээс өөр юм хий гэсэн чи ингээд орж ирчээд байгаа байхгүй ерөөсөө. Чадахгүй юм аа юу гэх юм те. Тэгээд над хийх ажил байгаа юмнасаа тэдлүүгээ ерөөсөө төвлөрөхгүй. Тэгсэн юмнасаа л ийшээ ингээд ийм л юм сонирхоод ирсэн. За. Гэхдээ түрүүний миний мэдэрсэн хүн хэн маань Одко маань биш л байх шиг байна л да. Биш үү? Тэ өөр хүн байна. Юу ягвар нь би одоо ингээд таниад ялгаад ийн гэхлээр одоо энэ шууд хэлэхэд муухай юм да. Намайг яг ингэж одоо айгүй нэг тийм одоо юу гэх юм шүүгээд анзаараад одоо юу гэж хэлэх юм. Шууд ингээд цэврээр цагаан сэтгэлээр тусгаж авахгүйгээр энэ яадаг вэ? Энэ юу нь ямар учиртай? Энэ юу нь юу юм гэдэг нэг юм Адсан байдалтай. Тийм өнцгөр хараад байгаа байхгүй юу? Тэгэхээр биш вэ гэд би шууд таньж чинь. Гэхдээ хардаа эцсийн дүндээ би заавал тэр хүнийг олох гээд байгаа дааж биш. Ерөн зүгээр тэр хүн байх үгүүдээ голнож биш. Зүгээр хэлэх гээд байгаа гол санаа нь миний энэ бүх зүйлийг хийдэг, миний бүх зүйлийг үйлдэж байгаа, миний ер нь хорвоо ертөнц дээр амьдарч байгаа гол зорилго нь чинхүү бусдад туслахын тулд доторх гэрлийг нь тодруулахын тулд би одоо амьдарч байгаа оршиж байгаа байхгүй да. Чинхүү сэтгэлээр. Тэгвэл миний надаас гарч байгаа үг, үйлдэл, ярилцлага, уулзалт бүхий л зүйл яг адилхан л ийм сэтгэлээс үүснэ л гэсэн үг. Миний хувьас тэртээ тэргүүл ингэж одоо нэгүүлсэнгүй хайраас гэх юм уу ингэж инэрэнгүй сэтгэлээс өгөж гаргаж цацаж байгаа тохиолдолд
нөгөө өнцгөөс гадна өнцгөөс яаж шүүгж одоо шүүмжилж харж байгаа, яаж юу гэж дүгнж байгаа, яаж цэгнж байгаа нь бол тухайн хувь хүн таны өөрийн сэтгэлтэй чинь холбоотой асуудал шүү гэдгийг хэлэх гэсэн юм. Яг уу надад алдаа оноо байгаа, надад элдв янзын юмнууд байгаа. Та тэрийг мэдэрчиж болно. Гэхдээ хамгийн гол нь яг эндээс гарч байгаа энэ одоо долгиосл энерги, хайр, сэтгэлийг нэг л тэгж одоо харлуулж харах гад гэх юм уу. Нэг л өөрийнхөө дотгошоогоо гүйцэд оруулж чадахгүй байна гэдэг чинь хэргийн гол зангилаа надад биш танд өөрт чинь байна л гэдгийг хэлэх гээд байгаа юм. Магадгүй хандлага таны бодолтой холбоотой байгаа. Бодлын давтамжтай холбоотой байгаа. Та энийг өөртөө одоо яаж чинь? Одоо зүгээр. За, өөртөө ухаараа танаараа. Тий. Тэрнээс бусдаар бол заавал би нөгөө хүнийг шүүмжлэх гэлөө ингэх гээд байгаа хэрэг биш шүү заяа. За, өөр манайхын гоё ярилцах юм юу байна? Холц. Имэдтэй ч юм уу юм гэсэн. За. Нөгөө нэг урт төрлөө харсан гэдэг шиг надад дандаа тийм шүлэг орж ирдэг байхгүй юу? За. Тэгсэн чинь өөрийгөө уус ингээд татшаа сонсдгийн байх юм чинь тэгээд би өөрийгөө манай аав ээж эмээ өөрөөс тийм арх уудгүй хүмүүс өрөөс тийм арх уудаг хүний орчинд ч өсөөгүй гэсэн мэт би архичгүй айгүй дургүй байхгүй. За. Тэгээ яагаад дургүй юм блага бодоод байсан чи ийм шүлэг орж ирсэн би өөрөө уншчихаар инээлээ. За. Айл нэг төрөлдөө би асан тайсан айл гэсэж арх уусан аваа хөөхөд айлгал сандраасан омглон морь унсан олиггүй нэгэн байсан юм шиг байна. Хөг төнгөрийг хилэгнүүлж хөлбөө хэр газар хөрөн морноосоо унаж хөдөг тингээгүй насны эцэлзээ зайлуул одоо хөөхий гэж гарч ирсэн. Имэж шүршээ. Сэнишо. Миний олж хардаа сонссноор ингэдгийн юм шиг байлаа. Одоо бидний энэ дотор байгаа сүнсэн бие, гэрлэн бие маань хүний төрлүүд нэлээд л олон төрлүүдийг давж явсаар байгаад хамгийн сүүлдээ одоо хөгжлийн төвшин дахиад дээшээгээ орвоо ертөнцтэй тэнгэр юутайгаа ингээл нэгддэг, давтамж ахаад явдаг юм шиг байгаа миний ойлгосноор. Тэгвэл хүний төрлүүдэд одоо явж байхдаа юм болгоныг л үзэж туулж туршлага хуримтлуулдаг юм л дээ. Эрэгтэй хүн, эмэгтэй хүн, хаан, харц ард, үгээгүй боол, эсвэл маш тарганцтай хүнч гэдэг юм уу. Тэгвэл энэ дундаас бас нэг сони юм. Та хэд сонсч ирсэн үгүй юу? Аянгат удган гэд байгаа. Аянгат удган. Чингис хааны одоо улаач дамжуулдаг хүн нь тий. Тэр удган төрийн дэд удган гэж ярьд юм л. Тэр удган өмнөх нэг төрлүүдтэй усыг гамгүй цацаад, усыг гамгүй үрээд тэгээд ингээд одоо хорвоос бутсан юм байна л да. Тэгсэн чинь дараа төрөлдөө Африкт гэлүүдээ элсэн цөлд харангадж өөхөх тэр хувь заяанд 3 настай охины хувь заяанд төрөөд усгүй байхын ямар гачлан зовлонтой, ус гэдэг чинь ямар үн цэнтэйг 3 жил мэдэрчээд тэгээ харангадаж өөхөд тэгээ дараагийн төрөлтөө ингээд явж исэн гэдэг өөрөө ярьдгийг. Тэгэхээр юм айгуу сонин одоо саяны хүний хэлж байгаа жишээний үед үгүйсхий аргагүйгаа зү тэ яагаад заавал ингээд архийг хэрэгэлдэг юм гэж бодохоор. Харин би бүр өөрөө бие очиад бүр инээ төрөж шинэж өг шиг. Тийм харж ирчих. Тэгвэл эсрэгээрээ бидний дунд байдаг зарим хүмүүс нэг юм донтох гээд идэв штэ цаанаасаа. Мөрөдө тоглоом, эсвэл архинд, эсвэл юу ч үдгийг. Тэр нь ингээд хэрвээ ингээд бүр ингээд углуургаар нь өнөөдрийн хэдүүлгийн ярьж байгаа өмнөх төрөлтөнд холбох юм бол бас л нэг юм үлийн үрээрэл яваад байгаа юм шиг. Тэ өмнөх төрөлтөө магадгүй хин нэг мөрөдө тоглоом юм хуманд оруулж эд хөрөнгө хамаг юм үнцэтэй юм булаачингууд өөрөө энэ төрөлтөө хорвоо ертөнцийнхаа шийтгэлээрээ өөрөө чи хамаг юм алдаад үзгээд бас явж байгаа юм шиг даармагаараа үл үрээр.
Харин Сайн шүү. Би анх нөгөө сүнсний сэрэлтээр явж байхдаа эхлээд бол мэдхгүй айхтар сэтгэл санаагаар ундаг сэтгэл зүйн траума асуудалтай байна гэж оншилдог байх үедээ өөрийгөө би ямар үйлийн үртэй хүүрвэ новшвэ гэж боддог байсан байхгүй юу? Амтан бэ гэж өөрийгөө боддог байсан. Жив жирийн бусд шиг авь адилхан ажил хийгээ явчих чадахгүй. Ямар гүмэн арчаагүй юм да. Хизээ хийсэг үйлийн үрийн болдоо. Хизээл би тэгцээ болдоо гэд өөрийгөө айгүй шүүдэг байсан. Тэгээд сүүлд ингээл өөрийгөө баг зэрэг таниал очроолоод ирэхээр өнөөх бодлуудаа эргээ бодохоор гүмэн харлаган байж тээ. Гүмэн тэнэг байж тээ л гэж бодогддгийг. Эсрэгээрээ хорвоо ертөнцийн хайр байсан байгаа даа байхгүй юу? Үйлийн үр биш. Гай зовлон зүтгүр биш. Намайг бушуухан шиг хүн болоодох. Өөрийгөө таньж мэдээдэх. Энэ дотор байгаа тэр байгаль зүн сэрхүй. Дотоод байгаль ертөнцөө олоодох. Үүнтэйгээ уусан нэгтээд хорвоо ертөнцийн хөлийг дамжуулаадах. Ойлгохгүй, мэдхгүй, танихгүй нэгэнд нь зам гүүр жим болоодох гэсэн нэг юм маш том хайр байж дээ гэж одоо л харж байгаа. Одоо л таньж байгаа та хөрхи. арай хүн болгоод өөр өөрөөр орж ирдэг юм. Надад болохоор ингээд дандаа ингээд гинт ингээд шүлэг шиг юм орж ирээд тийм. Тэрийг яс бичээд байгаа юм энэтэй юм шиг. Надад ч гэсэн шүлгийн хэлбэрээр орж ирнэ. Та хэрвээ миний постыг анзаарсан бол за тэгээд би ерөнхийдөө одоо бөөч онгод тэнгэр өвөө эмээч гэдэг юм уу тэр давтамжийг ингээд дамжуулалт хийхдээ яг шүлгийн хэлбэрээр гаргаад идэх юм. Тэр бас л учиртай л юм байлээ. Тий, айхтар учиртай л юм билий. Тий. Одоо ингээд зүгээр нэг энгийн пост бичих гэхээр ядаргаатай заавал толгой нь холбогдвол заавал ингээд идэх байхгүй юу? Тэгээ уг нь бол миний өөрийн хувь хүн бол зүгээр л энгийн үгээр ингээд үргэлжилсэн үгээр бичичмээр байдаг. Гэтэл ингээд заавал холбогдож гарч ирээд үгний цаана үг, утганы цаана ахаад утга зангилаа ингээд бүхэл юм ингээд нэг нарийн холбоо үүсгээд философи гаргаад идэг байхгүй юу? Миний одоо пост юм дээр. Тэгээд энийг ингээд чимээл анзаарахаар тэр холбогдож байгаа, тэр дамжуулагдж байгаа эрчим минерийг өөрөө яг л тэгжил буух, тэгжил хүнд хүрэх учиртай юм шиг надад санагдаад байдаг. За ямар итхэн үү? Хөө ямар байна уу зулаа. За одоо сүүлийн минутанд одоо авахгүй л хоцрох нэг гэж байна. За Ависээ нөгөө эхлээ сонсож байгаа эхний хоёр уулзалтан дээр унтаа тэгснэ гинт цэрээд анхааралтай сонсон ажил гэх тэрэн дээрээ тавиад дуу таныг сонсоо бичсэн. Тэгснэ яг тийм хэлэхээр за одоо би тэгчүүдээ бас үлдээд гэж бодлоо. Тэгээд би яг өнөөдөр нөгөө орж ирсэн зорилго нь яг сая нөгөө хүмүүсийн асуужсан асуултанд яг өөрөө ойлгосон яг туулж байгаа тэр зүйлсийн хувьд зүйл би нэгэнд хэрэг болж магадгүй мал уу гэж. Тэгэлгүй. Жоохон яг гэсэн санаатай л орж ирээд эндээ унтаа сүултээ юу ч болно. Тэгэлгүй яах вэ? Байж байгаарай зулаа. Эний өмнө би газ халтхай нэг зүйлийг хэлээд тахыг. Энэ одоо бидний энэ сүнсээ сэрэх үе өөрийгөө таних үе гэдэг байгаа энэ процесс өөрөө туулал маань юунд ч баригдах, юугаар ч хязгаарлагдах учиргүй юм билээ л дээ. Юу гэсэн үг вэ гэхээр бидний энэ ирж олж, таньж мэдж нэгдэх гээд байгаа дотор оршихуй мөн чанар, дотоод тэр зөн мэдрэмж маань өөрөө хэлбэр дүрс, хэв хэмжээгүй тийм энерги байгаа байхгүй, гэрэл байгаа байхгүй юу? Тэгвэл түүнийг олж таних тулд та түүнтэй төстэй тийм л зам мөрөөр явах учиртай гэсэн үг. Юу гэсэн үг вэ гэхээр хизээж хит хин нэгнээс илүү эсвэл альва шашнаас альва юмсаас хит хамаарах тийм ч сайн биш.
Тэгвэл та өөрөө хязгааргүйгээр бүх зүйлийг ингэж одоо хүлээн зөвшөөрж бүх зүйлийн хүрээнд сэтгэж өөрийнхөө дотгошоогоо өнгийж өөрийнхөө гүн рүү хязгааргүй чимээлж гимээл таны аялал илүү амжилттай илүү одоо төөрөлт багтаа явах юм болов гэж санагдсан. Үүн дээр нэмж хэлэх зүйл нь тухайн хувь хүн хэрвээ танд зөвлөгөө юм өгч явах юм бол өөрийнхөө тууллыг ярьж явах юм бол тэр зөвхөн тэр хүний л аялал гэсэн үг. Тэр хүний аяллаас олж авсан л тэр хүний л туршлага. Тэр зүйл танд багахан тусыг өгнө үү гэхээс биш та яг тэр замаар яг тэр замналаар үе зайгүй яваад яг тийм болно гэсэн үг. Октоосо биш шүү. Тийм болохоор энэ дээр маш гоё цензуртэй дотор одоо ухаарлын ундаа хүлээж аваад хүмүүсийн хэлж байгаа зүйлүүдийг айгүй гоё өөр өнгөөр өөр ертөнцөөр тусгаараа манайхаа. За зулаа маань. Яв ярэр. Тийм стонэ нөгөө анх тэгэд би чинь ерөөсөн хин нэгнээс л хайдаг хүн байлаа шүү дээ. Тандыг ч гэсэн тий. Би яг тэгээд ингээд нөгөө гаднаас тэр зүйлээ хайдаг байж байгаад саяхнаас юу нь бол яг ингээд яг ингээд ямар нэгэн зүйлийг овчиж шалтгааныг олох гээд ирэхээр хин нэгнээс ингээд хайгаад байдаг байснаа ойлгосон. Тэгээд тэр үед нөгөө өөрийгөө олох, өөрийгөө таних тухай яригдчих хаад яаж ойлгосон бэ гэхээр намайг ингэж хэлсэн аахгүй чи тархиа биеэ сүнсээ хөгжүүлээ. За тархины тухай мэдмээр байвал тархиа судлах хөгжүүл, биеэ эрүүл байлмаар байвал биеэ судлах хөгжүүл, сүнсний тухай мэдмээр байвал чи сүнсний тухай судлаа гэд. Энийг ингээ ойлгохгүй явж байгаад. Тэгээд яг эдгээр зүйлсийг хийгээд ихэлсэн чинь тэрний цаана ингээд өөрийгөө таних олох гэдэг зүйл энэ гурван зүйл дээр ингээд багцлагдаж явж исэн юм байна гэдгийг ойлгосон баггүй. Тэгээд энэ тухай ингээд би зүг ойлгосон болов уу гэх хүмүүстэй ингээд ярилцаж үзэхээр хүмүүсээ юу гэж бодох нь вэ гэсэн бодлоноос айгүй санагдсан байхгүй. Тэр санал нийлж байна. Та сонсож байгаа хүмүүс маань сарилаад өгөөрэй. Миний зүгээр мэдрэмжээр шууд чиний хувьд хангалттай ухаарлыг авсан, хангалттай тууллыг хийсэн. Тийм болохоор яг өөртөө энэ таних мэдсэн өөрийнхөө гоё ертөнцийн ухаарлыг эргэлзэх зүйл үгүйгээр шууд бусдыг дайлвал илүү хүрх юм болов уу гэж санагдаж байна. Ягаад тэгэхээр чи угаасаа мэдж байгаа, угаасаа таньсан байхгүй да. Эн чин заавал биднэрт харьяалагдах албагүй чиний ертөнцийн маш гоё том ухаарлах байхгүй юу? Гэрэл гэгээ байхгүй юу? Тэгэхээр энэ гоё гэрлийн тусгалыг сүүдэр оруулалгүйгээр зүгээр шууд тэр чигээр нь гоё явуулж байгаа. Тэгээд тэр нэг өөрийгөө олох, өөрийгөө таних гэдэг зүйлийг хайж хахтаа тий. Яг тэр үгэнд нь ингээд баригдаад за би энийг хийвэл таалагдж нү таалагдахгүй байна уу? За энэ миний хийх ёстой зүйл муу юм болов биш юм болов? За одоо яг надад ямар мэдрэмж төрж байгааг тэр зүйл дээр анхаарал тавьсан. Гэтэл нөгөө цаана өөрийгөө хөгжүүлж иж өөрийгөө олдог гэдэг зүйлийг хөдөлсөн гэсэн байхгүй. Тэгмүүд яг ингээд хүний тархи яаж ажилт юм бэ? Тархи зүрх хоёр ямар харилцаа хамааралтай ажилт юм бэ гэдэг. Тэр зүйлээ ингээд судлаад тэгээ дээрэс нь ингээд цаасан дөрөв хэлчихсэн чинь маш их би ингээд тархиа хөгжүүлээд сүнсээ судлаад ингээд тал ертөнцийг судлаад ингэж туцалтгүй явж байгаа хоорондоо саяхан миний ойлгосон юм би ингээд бие орхицсан гэсэн бахам би өөрийгөө хайрлахгүй маш их ингэж ачаалж ажилтдаг. Тэрнээс олоод ингээд нэр чинь ингээд 7 бүрдүүд маань ингэж жиг эргэлжээж бидний бие эрүүл байхаар хүний тархи оюун таад ингээд сүнс тэр бүх зүйл ингээд жигэд ингээд зэрэг авч явдаг зүйлийг би нэг нь орхидуулж явснараа өнөөдөр ингээд туйлдаа хүрээд гаднаас ямар нэг зүйл хайгаад би яагаад байгаа юм болоо би яах вэ би одоо хаачих вэ дотроос гараад байгаа мэдрэмжүүд яг юу вэ гэд ингэж маш их өргөл цацаасан байсан юм билээ. Тэгэхээр хамгийн түрүүнд бидний хийх ёстой нь биеэ судлаад биеэ эрүүл байлгах юм байна. Бид нар ямар нэг өвчнөд ямар нэг асуудалтай байгаа цагт бид нэр тархиа сүнсээ тэр хайгаад байгаа зүйлсээ олж чадахгүй юм байна гэдэг ухаалт төр би хүрсэн. Тэгээд хэсэг ингээд зогсолтгүй ингээд явж яснаа амьсгаа аваад зогсолт аваад тэгээд ингээд биеэ ингээд ажиглаад биений айл хэсгүүд өвчтэй би ямар амьдралын буруу дадал зуршилтай байна. Би хоол унсан дээр наанд өдөр тутамдаа ажиллаж байгаа хоол хүнснийг би юу хэрэгжилж байна.
Тэр бүх зүйлийг анхаарал эхэлсэн. Тэгмүүд яг зүйл маань ингээд яг живэд байх хэвээр байрандаа ирсэн байхгүй. Тэгээд дээрээс нь яг ингээд сүнсээс эргээд хөгжүүлээ явж байгаа үед төгдөг таагүй мэдрэмжүүдийг төсөлгүй би юм уу би чадахгүй байна. Би тэнийг яах гэж тэгвэ гэл тэр ингээд таагүй мэдрэмжүүд чи юунаас ирдэг гэсэн бэ гэдгийг сая сүүлд бас ойлгосон болохоор бид нар сүнсний зорилготой голын хатгастай ирсэн. Тэрнийхээ дагуу үйлийг хийгээ амжих хэрэгтэй байсан. Гэтэл ингээ өөрийнхөө сүнсний төр дотроос ингээд өгөөд байгаа зүрх сэтгэлээс сүнснээс өгөөд байгаа тэр зүйлээсээ дандаа зурж юм хийгээд ирэхэд тэр сүнс чинь танд тэр таагүй мэдрэмжүүдийг өгөөд идэг гэсэн байна. Гэдгийг бас ойлгосон юм аа. Зүгээр ингийн шиг тайлбарлах юм бол би ингээд димаа зэгцгүй байлгахад би цаавгүй намжгүй за ингээ орчихъя гэж бодлоор өөрөө дахиад бодоо би гараа явчихсан. Гэтэл миний ингээ дотор таагүй юу юм хаа байгаа тийм. Тэр чинь миний ингээ сүнснээс өгөөд одоо чи зорилгынхаа дагуу чи ингээ зөв хийх ёстой юм хийхгүй байна гэдэг тэр тохионууд ингээ энэ зөв жишээ шүү за. Гэх мэтчлэн бидний амьдрал дээр маш ихээр ингээ илэрч гарч ирээд тэгээд нөгөө бусдаас доор юм шиг бусдаас доор юм шиг бусдаа өөргөө харьцуулсан тэр муухай мэдрэмжүүдийг аваад идэв гэсэн юм байна. Тэнгүүд тэр мэдрэмжүүдийг авахгүй байхын тулд яах вэ гэхээр өөргөө ингээ хийх ёстой бодолж орж ирсэн ингэчээ гэсэн зүйлээ зоригтой хийгээд үз дараа нь дотор чинь тэр сайхан мэдрэмж нь төрнө. Тэглээ хин нэг нь таныг буруутгалаг ямар ч хамаагүй яагаад гэвэл сүнснийхээ зорилго өөрийнхөө ингээ голын хатгаас хатгаа явж байгаа юм байна бид нар. Тэгээд тиймэрхүү бодлоод их бас аваад тэгээд дэрсэн чинь юусоо тэрний дараа болохоор ингээд эгоны тухай түрүү ярьсан шүү дээ тий. Яг ингээд өөрийгөө ингээд олох гээд явж байгаа үедээ би эгогоо маш ингээд их дараад тэгээд дандаа ингээд өөрийгөө доош нь унаас ингээд хоош нь тавиадсан юм. Тэгсэн чинь тэр нь бас буруу болсон. Яагаад гэсэн бэ гэхээр ингээд тех тусам өөртөө итгэлгүй болоод тех тусам ингээд дахиад өөр зүйлийг хайгаадсан юм аа. Гэтэл ингээд хин нэг нь таны эго босолж өгөх үед таны сайн хийж чаддаг тэр зүйлийг магтаж урамшуулж өгөх үед те та улам илүү хүчтэй улам илүү сүнс чинь ингээд хүчрхэгжиж явж идэм байна гэдэг бас нэг дүнэлтэнд хүрээд. Эгог ингээд тааруулж болох хэрэгтэй. Эго бүр огт байхгүй байж юусоо болохгүй юм байна. Зөв эгогоо зөв хүмүүсээрээ зөв орчиндөө зөв ингээд өслөж бид нар явах хэрэгтэй байна гэдэг бас ухаарлыг авсан юм аа. Тэгээд би нөгөө хүмүүст ингэж зөвлөгөө өгч ярьдаггүй болохоор жоохон цэгцгүй ярьж иж магадгүй шүү. Гүүгүү зүгээр. Миний хувьд бол аюу гоё. Энд орж ирээд ингээ хүмүүстэй жоохон ч гэсэн уулзч гарах гэсэн гэж нөгөө дотроос жоохон хөндлөлтөд ороод ирсэн байна. Миний хувьд бол аюу гоё цэгцтэй бөгөөд энгийн яг өөрийнхөө өстой гоё ухаарлуудыг өглөө гэж харж байна. Тэгээ сүнсээс ирэлтэд явж байгаа үед надад тохиолдсон зүйлс нь гэхээр би маш их хөндлөлтөнд орсон байхгүй. Одоо нэг хүн дэдэг амьд мохоо мэдрэмжүүдээ айдас, ичих, уурлах, стресс тэр мэдрэмжүүдийг маш хүчтэй ингэж дайрж орж ирэх тусам би өөрийгөө улам ингэж доош нь хийгээд дорой тулаад хин нэгнээс аврал ирээд надад туслаж надад ийм мэдрэмж төрүүлээ намайг тэрдэх ч гэсэн ийм ингэж гисэн тэр хүмүүс намайг ингэж гомдоосон гэх тэр зүйлс төр улам ингэж анхаарад улам доошоо орж ирж байгаад ингэ буцаад би дэшээ гарч ирсэн байхгүй. Тэгмүүд яадаг вэ хүн ингэж сүнсээс ирэлтэд авч явах үед ийм мэдрэмжүүд маш хүчтэй төрж эхэлэх юм байна. Өмнөхөөсөө илүү ингээ сэрээгүй байх үеэс илүү. Тэгэхээр та энэ үеийг яаж тавах вэ гэхээр маш хурдан хугацаанд тэр орж ирж байгаа муухай мэдрэмжээ эрэг эрчим болгож хувиргаад өөрийгөө маш сайн анзаараад за би чи энэ биш шүү гэд тэр эрчмийг хувиргаж сурах хэрэгтэй байсан юм байна. Тэгж чадахгүйгээс болоод 7 хоног орноосоо босгүй таг хэвдэг ч юм уу тий. Хинтээж харцгүй ингээ өөрийгөө бараг л энэ хорвоо харшинсээ хамгийн муу хүн болцсон юм шиг ингээ хямраад явчих тийм байна. Гэт тэрийг анзаараад эхлэвүүд одоо тэр мэдрэмжүүд ингээд орж ирэх үед маш хурдан хугацаанд тэрнээс ингээд гарч сурж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө ийм мэдрэмжүүд хүрдгээ шүү гэдгийг ядч хэнийг мэдчих юм бол сүнслийнхаас эргэлттэй үед тэгж хугацаа алдахгүй тэгж их доошоо орохгүй тэгж ингээд харахуудаа удаан байхгүй мэнаа. Тийм болохоор ядч хэнийг ч гэсэн жоохон хэлхийсэн гэж бас хүссэн. Зөв. За талархлаа зулаа. Цаг нь хоёлоогийн цаг нь болчих чинь. Нөгөө бид эдийн цаг нь дуусчихна. Маш их баярлалаа. Дараагийн уулзалт ярилцлаган дээр зулаа маань хойш суухгүйгээр ихэнд орж ирээд энэ гоё тайлал ухаарлуудаа маш гоё тайван чөлөөтэйгээр яриасаа хэлээсээ тайлаасаа гэж хүсэж байна. За
Тэгээ нөгөө харанхууд ингээд доошоо орж явах үедээ авч исэн мэдрэмжтэй шүлгнүүдийг би одоо Facebook групп чат руу явуулчих. За тэгээрэй. Хэрэг болж магадгүй. Энэ гоё зүйлэр чинь өчнөө хүмүүс дутаж явдаг шүү зулаа. Өөрөө мэдэхгүй байж магадгүй, мэдэрдэггүй байж магадгүй. Маш их хүмүүс дутаж өгүүлэгдэж явдаг. Тэгэхээр энэ зүйлийг гаргаж өгч гинэ гэдэг чинь эргээгээ чам маш их тус ангаалтыг, чөлөөлтийг бас өгч идэг. Тийм болохоор өөрийнхөө төлөө дараагийн зүүн уулзалтан дээр эртхэн шиг орж ирээд чөлөөтэйгээр удаан тодорхой уудлаарай за. Маш гоё. Яарад ирчлээ. За бүгдээр өнөөдрийнхөө лав гарагийн уулзалтыг энд хүрээд өндөрлөе. Тэгээд 7 хоног болгоны лав гарагт явагдах учраас дараа 7 хоногийн лав гарагта 21 цагийн үед би зар тавьчихно. Та хэд маань ороод ирээрэй. За тэгээд бүгдэнд нь чин сэтгэлээсээ маш их баярлалаа. Өөртөө хүсдэг хамгийн сайхан бүхнийг хүсье. Миний нэг хэлэх дуртай үг гэдгийг амтан бүгдээр амар амгалан хийгээд амар амгалангийн шалтгааныг олон төгөлдөр болтугай. Амтан бүгдээр зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас салан гэгэрх болтугай гэж үг байдаг. Хүн болгон гэгэрх албагүй ч гэсэндээ зовоод байгаа энэ доторх харанхуй монхгийнхаа тэр шалтгаан юугаа олж таниасаа гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Бүгдэнд нь сайн сайхныг хүсье. Дараа 7 хоногт эргээд уулзъя. Түр бака.